Усын өгнүүд ажилд муу байна гэж байна. Артхаа сайвж ирсэн үү? За яг өөрийнхөө гарын цай чандаа. Артхтаа цай ягаад зүгөөтэй. Артхаа ягтаа угаалаа. Би аяктагаа. Артхаа ягийг аваад цай ягаад. За. Оо. За их сайхан цай байна. Оо, сөн жорын цайгаа бэлж байна. За сайхан болов. Сайхан боллоо. За энэ сандлыг аваач. Та нааш аваад байна те. Ингээд увсаа сайхан аваргуу төрөөд идэм шүү. Мөхчөө төрөөд идэм шүү. Тийм баха. Би ядтай юм байна. Яг увсын сэвгэрээр нь увсынхны сайхан цайг өстэй цай гэдэг мөн үү? Тэ өстэй цай гэдэг банахан те. За. Баядын цай юм да. Би тэгээ бас өөрөө зохиосон цай юм да. Нэмээд баяжуулаад. Баяжуулаад. За. Ийм байвал гоё ингээд зохиосон. За янз янз байна.
Буцагдаа миний урилгыг хүлээж авсанд маш их баярлалаа. Төрийн наадамдаа 3 шүгэрсэн үнэн зоригт улам нэмэх унаа алтай уяа байхгүй бүх гэж таныг хүндэтгэж явдаг. Та одоо надтай бас нэлээд юм ярилцах байх гэж би найдаж байна. Тэг гэр бүлийнхаа талаар танилцуулбал сайхан болов та чи 2 хүүтэй нэг охинтой байхаа тийм үү? Гэр бүлийн хүнтэйгээ хизээ танилцсан, яаж танилцсан түүхээсээ ярил бас сонирн байх болов? За тэгээ анхныхаа нэвтрүүлэгтээ урьж оролцуулж байгаад баярлалаа. Бүх сонирхогч олон хүмүүс байдгийн дунд бас эмэгтэй хүмүүс бүх сонирхдаг. Намайг ч барилддаг байхад эд байхад л бас байсан шүү дээ. Тэгээ бүх сонирхогч дэлгэрмаа гэдэг бас зургатаар өөрөө чинь харж ийсэн. Тэгээд одоо юу асуудаг юм бол гээл. За тэгээд яах ярилцъя л да сайхан. Миний гэр бүл миний амьдрал бол ер нь фэйсбүүк дээр л байгаад байгаа шүү дээ. Ил тод байгаа л энэ 2 хүүтэй, 1 охинтой. Там хүү маань их сургуулийн эдийн засгийн сургуульд төгсөж байгаа. Баг хүү маань 12 дугаар ангид суралцж байгаа. Тэгээд 1 охинтой. Ингээд хормынхаа 25 жилийн ойг тэмдэглээд өнгөрсөн намар их нэртэйгээ Парисын олимпийг үзээд Европоор аялцгаад ирсэн байгаа. Тэ таныг дагдаг. Эхнэр маань олон улсын байгууллага, Туркийн олон улсын байгууллагад ажилладаг. Тэгээд бусдын жишгээр сайхан амьдарцгааж байна. Ер нь байгаад одоо хүн баян байх хэрэгтэй гэдэг бол би бол өөрийнхөө амьдралд бүтээсэн болгонд сэтгэл хангалуун сайхан амьдарч байна. Төрийн наадамд анх задгалсан түүхээсээ ер нь хуваалцаж байгаа хаа. Хамгийн анхны төрийн наадам 95 онд Булганы бүрэг хангаа суманд би сумын зам аваад. Тэгээд 96 онд Японы NHK телевиз бас нэг бүхийн тухай баримтат кино хийсэн юм аа. Гişүү зам Батбаяр битээр оролцоод нэг би нэг модон дотор гуайлан дээр төрөлцөөд л төрнийхэн суугаал штангын сүнэж сууж босоод ингээд нэг бэлтгэлээ хийгээд тэгээ улсын наадамд би барилдаад. Ёод гişүү зам Японд барилдаад нэг качкошиго хийдэг. Тэгээ нэвтрүүлэг хийсэн. Тэгээ тэр нэвтрүүлэгт оролцохоор шалгараад. Тэгээ тэр жил чинь би хавар нөгөө юуны Улаанбаатарын сорилго шалгараад гараад ирчихсэн байсан. Тэнд чи мөнх эрдэнэ арслан Жавзан Жавин начин Жавин бүрүү начин Хамбат арслан гэдэг бас олигтой хүмүүсийг бас хайсан. Анхудаа тамчуудад удаа бараг анх удаа тэгж барилдаж үзчихсэн баха. Сумын цал авсан баг та. Сумын цал. Тэгээд улсын наадамд барилдаад 97 онд Сүхбаатар аймаг арсан цал. Сүхбаатар аймагт аймгийн арсан цал өртсөн. Тэгээ 96 оны тэр анхны наадам л да миний. 97 онд болохоор Сүхбаатар аймагт барилдаад улсын наадамд барилдаа. За тэрнээс хойш 98 оноос бол тууштай барилдсан улсын наадамд. Тийм л очиртай. Тэгээ анх улсын наадамд барилдаад би 2 даваад 3-ын даваанд Цэрэн Бонцог гарттай барилдаад. Цэрэн Бонцог гарт Америкт сургууль төгссөн. За тэгэл их мундаг болно. Ер нь улсын наадам төрүүлнэ гэсэн зорилготой ирж ирсийг лээ. Тэгсэн 3-ын даваанд ам авах гэж очиод нэр сонссон чи хамгийн эхлээл залуу бүх ган хуйг. Тэгснээр тэгэл дэш аймгийн начин заа арслан гэл зарлал уншчихсан чи байж да. Энэ залуу бүх ягаараа улсын наадамд зүтгэлтэй. Өөр хүн яга амлж явахгүй. Надаас нэг хүмүүс яга энийг амлж явахгүй. Гэсэн гинэ. Тэгсэн нөгөө хөлийн цэцэн энэ нөгөө ганц зэрэг начны хүн шүү дээ. Сүүлийн үед тунд ажгүй сайн барилдаад байгаа. Саяхан мөнх эрдэнэ арслан эднийг хайшчихсан байгаа. Эвгүй баха гэсэн. Өгснээ эвгүй байдیں۔ Бонцог ах чи өөрөө тийм эмоцтой хүн шүү дээ. Өгснээ эвгүй байдгийг надад тавьчих. Тэгээ намаа авцсан гэл. Хоёлаа барилдах гээд гараад ирлээ. За. Тэгэл хоёлаа өрлөө, өдөөс хараад өрлөө барилдлаа. Би зүхтаагаад тойроод яваад зүхтаагаад барилдаж өгөхгүй. Яагаад байгаа юм уу? Бас нэг зайндаа оруулж байгаа л хөлдөн суучих санаатай юм уу те? Бас л нэг аргалж юм л хайж л яваа л да.
Шууд очиод баригдах юм бол 100-ны 100% унана. Зайны хувь зайнаас бол надад 5%, 10% байгаа байхгүй. Тэгээд 21 настай юм уу 20 настай байсан. Тэгж барилдаад тэгсэн намайг бас нэг хашраах гал нэг хусаад байлаа шилэн үзүүн дотор. Тэгэнгүүт миний шар хөдөлт юм аа. Тэгээ зөрүүлээд 2 усаа ил. Чүн яах гэж толгороо зөхөөд байна гэх. Шөөрөө хөл зөхөө үзтэй гэдгцэн. Үн намайг чиг заавж ий гэд. Улсын наадмын төрүүлэх гээд ирж байгаа. Улсын цаан цалтаа хүн шүү дээ. Ахиж байгаа ахаад намайг нэг хусаад байлаа. Би зөрүүлээд 2 ус. Чи толгоороо бүтийн нүдэд байгаа чи өөрөө нүдээ энэ надаа ямар ачи юм бэ. Тэгээ баригдахтай би зүгтаагаад яг их усийнхэр хөөхөр нь хөлдөн дахад буцааж зочоочдөг. Тэгсэн намайг нэг л мөргөө хил. Би зөрүүлээл мөрглөө бас нэг. За чамаг гайгүй дээл гэсэн намайг хөөсөр байгаа тэгэхээр барыг цагийн дараа нөө барьж яваад. Тэгэхээр 3-ын даваанд нэг цаг барилчихаар яг уу тэр хүн чинь хайр юм болж байгаа юу? Улсын наадам төрүүлэх зорилготой ирсэн байдаг. Тэгээд нөгөө 6 залуу зан эд барилжээд тэгсэн чинь 3-ын давааныхын залуу бөхтө цагшгүй барилдчихсан. За бариад авсан. Тэгэл элэг бүсээ авлаа, синжгээ авлаа надаас. Тэгэл би зөрүүлэл барьс олсон одоогүй байж хат намайг агаар даргалт өшиглэл дааш нь няц дараал. Тэгээд давчаад тэгээ яваад өгсөн. Тэр жилээ сумын базар аврагт улсан. Тэгсэн. Дараа жил наадмын бэлтгэл дээр хамт гараад сүүжийн амралтанд, сүүжүүлэн амралтанд тэгсэн. Сааданд бид нар сууж исэн чи би нодлон их буруу юм хийсэн тэнгээ. Би нодлон бэлтгэд их сайн байсан шүү дээ. Тэгээ хүмүүс гаа уйг эвгүй битээ аав гэдэг ах чи авцсан чинь энэ ухурдагтаа урдаас урагшаага гүйдэхтэй адилхан гүйдгээ ухурдагтаа хийгээд хараандаа ухурдаг хараандаа хийж. Ястаг гүйцэгдэх юм а гэж тэгж ярьж байсан. Наач одоо энэ их том өндөр биетэй хүн байж хөл авдаг байсан баг шүү. Ер нь чөлөөтийн бөхчүүд. Чөлөөтийн сойртой. Тэгээд өмсний сураагүй золгож синжигдэж саан чадахгүй болвол тэгээд ер нь хөлдөөл орж барилдана. За тийм юм болж ялаа. Гэхдээ би энэ сумын базар аврагт нэг 2 сая юм хийж өгсөн байгаа шүү дээ улсын наадамд. За. Нэг удаа тэгээд цэрэг фунцыг ахыг 3-ын даваанд муутгачих. Тэгээд 4, 5, 6-гийн 7-гийн даваанд барилдах. Гард чи хэд ах гэсэн үг лээ. 21-тэй байсан гэдэг чинь. 71 оны өмнө дээ. Надад 5 ах. Зөндөө ахтай. Юунд 99 оны улсын наадмаар. Хин Сүхбат авраг амаа аваад буцлаа. Улсын заанууд нөгөө шилдэг 6 заан чи амаа авцгааж байгаа. Тэгсэн чи амаа аваад буцлаа. Би хэнийг Сүхбат хэнийг аваад гэж асуулаа. Тэгсэн чи хэнийг авчлаа. Аргачааг авчлаа. Аргачаа гардаг. За. Одоо өнгөрсөн бай. Одоо бол учиртай гэж бодлоо. Би бол үндэсний бөхөр тэр 6 залуу зааны чинь дийлэхгүй шүү дээ. За одоо бол учиртай шүү л гэж бодлоо. Тэгсэн яг харж ирсэн чинь цэрэн тагтга аврах. Аргачаа хин гардын хадам аав шүү дээ. Сүхбат аврагтаа уулзаж зогсож ирсэн. Буцаага таньцуунаас нь чирээд ам авдаг майхнаар очдөг байхгүй юу? Тэгэхэд тэгээ очсон чинь дараа амаа солиод аргачааг болоод намайг сольж авсан байсан. Тэр хоёрын дунд өөр хүмүүс ам авцсан байх юм уу хаашаа. Тэмэлэн. Тэгэхээр чинь буцаж очиод ам аваад. Тэгэхэд Сүхбат авраг бас өөрхөө өвгөө аврагыг бас өвгөнд нь ороод тэгээ хөтлүүлж очиод амаа сольж ил байсан. За тэгээд миний шар газаачлаа бас. Тэгвэл ястаа үзнэ гэдэг болоод үзлээ. Сүхбат аврагтайгаа оюутан чөлөөтийн улсын аврагаар барилддаг хоёр бас нэг холбооны цомын тэмцээнд тэр барилдаад би 2 ялчсан байсан Сүхбат аврагыг. Би энэ унахгүй шүү дээ гэл. Тэгээд хоёлаа гараад үзсэн, хоёлаа зодолцсон тэнцээ. Миний элэг бүсийг синжгийг авч жагаад урдуураа татаж ард гарах гэхээр би өөдөөс нь даарч чод нүүрлөө мөргөө аяж. Тэгэхээр зэрэг нөгөө шуурлаад барьцаа тавиад миний нүүрлөө зогчих. Нүүрлөө зогхоор би бултчаа. Тэгсэн чи гар нь миний нүүрний энд иршээд буцаж байгаа байхгүй.
Тэгсэн чинь би яг өнөө Бат Эрдэнэ авраг Сүхбат авраг хоёр эд хоорондоо ингэж өрсөлдөж барилддаг байсан үе. Хүмүүс бол Бат Эрдэнэ аврагтаа сайн байсан. Сүхбатыг юм залуу хүн гарч ирж байгаа гэдгийг хүлээн зөвшөөрсөн байсан үе. Би түүнгүүд бултаад зохиулаагүй мөртлөө хамраа дараа суучдаг. Хамраа дараад суучингууд хүмүүс миний талд дараад. Сүхбатаа чи болооч. Сүхбатаа зайлаач гэдэг ингээ хүмүүс орилоод нэгээр Сүхбат намайг зохиж чадахгүй болчихсон. Зохиж чадахгүй болчих. Би тэгээд бас хэрэндээ их тайлжгансан. Тэгээд юм хийж байгаад би өөрөө дайрч яваад унсан. Тэгээд тэр жилийн додоогийн даванд сумын базар авраг бас жижиг Сүхбат авраг гэж авч хоёлаа барилдлаа. Яа таарсан юм бол тэгээд хайчихгүй. Тэгээд би сумын базар авраг тэгээд нэг 2 удаа сайн юм хийж тусалж ирсэн юм байна да гэж харж ирсэн. Наа чи бас нөгөө ямар нэвтрүүлгээр орохтой хэлээ нэг ингээд ярьдаг штэ нөгөө автагаа ярьж хагаад Сүхбат хэдэн настай юм? Хэдэн настай? Надад өгөн чи өөрөө өдрөө унцдаг юм уу? Шилүүдийн улсын аваргаар аврагынлаа болчих. Амгалан айлын ганц хүү те. Яг уу тэгээд сэтгэл зүйл юм да. Тэгээд өөрийгөө бас нөгөө далд айд суугаа тэрийгээ дарж байна уу бас нэг өөртөө итгээд байна уу олон талаасаа төлөж байгаа. Та чи чөлөө төхөөр маш их олон амжилтуудыг гаргаж ирсэн юм билээ шүү дээ. Чөлөөт бүхэн алуулсан хэмжээний мастертай. Улсын аваргад 7 төрүүлсэн гэж үү? Улсын аваргаар би 7 төрүүлсэн. Насан туршидтэй улсын аваргаар. Өсвөр үе залуучуудаа нэг төрүүлсэн баха. Тэгэл зодооны тэмцээнд хэд төрүүлсэн. Байлдааны самбын тэмцээнд төрүүлсэн. Ер нь тэгээд чөлөө төхөөр бол 11 настайгаасаа барилдсан болохоор тэгээд сайн багшийн шав байсан болохоор бас гайгүй барилцаа. 20 настай олон улсын хэмжээний мастерын цол 21 настай 21 нас хүрэл олон улсын хэмжээний мастер цол авцсан байсан шүү дээ. Манай аав чи хүчний гэмтгийн тамирчин байсан болохоор тэр намайг хүчний гэмтгтээ оруулъя цагдаа болгоно гэдэг. Тэгээ намайг дагуулад хүчний гэмтэг дээр очиод Гавыг оруулъя гэдэг. Тэс Гавыг одоо улсын аваргаас медаль авахгүй ямар цалгүй ийм хүний чи яаж авч болох юм болохгүй шүү дээ. Ядаж од нэг медаль авчих. Нэг медаль авч тэгвэл хүчний гэмтэгт хамаагүй авъя гэд. Тэгээ сарын дараа би улсын аваргаар төрүүлээд тэрний сарын дараа Азийн тоглолтын хүрэл медаль аваад тэгсэн чи өө Гавыг ирэлдээ. Ажилдаа ороо одоо хүчний гэмтэг чамайг авахар болсон гэсэн юм би орохгүй гэд. Яагаад? Бас хүнд нэг шар харж байгаа. Арахгүй гэдэг. Арахгүй би одоо гэд. Тэгээ төмөр замын бүх болоо төмөр замын Монголын төмөр замын бүх болоод та тэр төмөр замаар бас оглогдож авдаг гэсэн төмөр замын бүх. Тий. Тэгээд төмөр замын олон улсын тээвэр зөөчлийн төвийн хамт олон намайг тасч аваад би олон жил бас төмөр замын нэр дээрээс барилдсан. Монголын төмөр замын 9 туг бүхийн дэвжээг баяр сайхан зам байгуулахад би тэнд одоо анхны 10 шонхорын нэг болж орж илаа. Тэнд байхдаа Азийн бас аваргын медаль авч илаа. Улсын наадам дахиж шүүгэрж илаа. 2 дахь 3 дахь шүүгэрхтээ би төмөр замын бүх байсан шүү дээ. Тийм. Танд одоо Аз дэлхийн дэвжээнүүдээс бол чөлөөтөр авсан медаль дүндэл баг. Би бас нэрээ сайн мэдэхгүй лээ. Тэгээд чөлөөтөр яг миний үед ганцхан алдаа байсан юу гэхээр боломжгүй байхгүй юу? Чөлөөтөр амжилт гаргахад бол хэцүү тэр үед. Багш нар муутай болсон. Дасгалж юу тамирчин би бэлтгэл хангагч муутай болсон. Тий. Тэр үед улсын аврагч баг сулхан санагддаг байсан юм. Зарим хүмүүст нь хэцүү санагддаг байсан байлгүй дээ. Монголдоо бол болоод байдаг. Монголдоо бол өрсөлдөгчгүй гав. Өрсөлдөгчгүй. Надад намайг ялах хүн байхгүй. Гадагшаад олон улсын тэмцээнд барилгаад надад ялагдах хүн байхгүй болчих гээд байдаг. Тэр үе чинь яг 97 6 үед үгүй тэр жин их хасалтай байсан. Олон ах нар яг одоо дүүнараа бэлддэг ах нар чинь дараагийнх нь дүүнарыг өөрөө бэлддэг. Тэгвэл манай дээдлийн ах нар чинь богоонд ганцхан 8-нд явцгаацсан. Бүхийн дэвжээн дээр ирэх хүн байхгүй болсон. Тэгээд хэцүү. Тэгээд
багш дасгалжуулагч нар маань аль өнгөтэйнүүд нь гадаад гараа явцгаасан ажил хийх гээд явцсан. Дасгалжуулагчаар явцсан. Үндсэндээ л тийм. Тэгэл бас тэг хамгийн чөлөөдөхний хамгийн хүнд үед яг бид нар тамирчин байж таарсан бас яг азгүй хүмүүс. Манай үед бол ганцхан Бүрбаатар л хамгийн лагн байлаа шүү дээ. Хамгийн лагн Бүрбаатар. Тэгээ дараа нь ган тогтох нард юм уу? Мөнх хоёр гээд. Бүрбаатар хоёрын нэвтрүүлгийг үзсэн. Маш их өгөөчтэйгээ нэвтрүүлэг болсон байсан. Бүрбаатар ч одоо Монголын нэрийг бас нэлээд чөлөөтөөр бол гаргаж ирсэн тамирчин. Та ч одоо 2001 оны 17 насны нэг. Тий. 17 насны нэг. Одоо тэргүүн магалжаваар даваа чимэг нэмсэн. Үгүй. Тийм үү? Үгүй. Хүрвжаваар цаар давлаа. Тэгэхэд Бүрэнбаатар начин битээр тунсан. За. Анх 4 онд. 2001 онд цол авсан шүү дээ бид нар. Тийм нэг. Бүгдээрээ 2001 онд начин болохдоо 6-гийн даван би Бүрэнбаатартаа тунж тэгсэн. 6-ад авсан хгүй. Тэгээ өсөх хідэр нэмэгт чимэгтэй начин болоод. Тэгсэн 2004 онд нь Монгол улсын ерөнхийлөгчийн зарилгаар өмнө нь 6-ад авсан бөхчүүдэд улсын харцаг цал олгоод. Тэгээ тэр жилээ 2004 онд 5-ын даванд Магалжавыг амлаж авч даваад. Улам нэмэгч чимэг аваад. Тэгээ 6-гийн даванд Пүрвжүү дунаад. Тэгээ дараа жил нэг Пүрвжүүг амлаж авч даагааны хийж амлаж авч би төрийн наадмын даваа бүхэн маш тийм хариуцлагатай, маш их хүч хөдөлмөр ордог. Нэг даваа тэр харцаг цол бий болгож ерөнхийлөгчийн зарлиг гарсан бол надад бол их гой санагдчихсэн тохойд Монгол улсын анхны харцгаар Эрдэнэ Батбаатар бол зарлиг уншуулж ирсэн баха тий. Та хэдэх нь байдаг юм бол тэрийг одоо санддаг уу? Би 26 мургадаар орж ирсэн баг шүү анх. Тэгээ одоо эренбэлчгээр амжилтаар нь эренбэлчгээр Пүрвжүү Монгол улсын харцгуудыг манлайлд 3-6-1-5-таа. Тэгээ 3-6 даваад давсан элбэг харцаг 2-т нь 2-6-1-5 давсан амжилтаараа би 3-т нь. Бөхчүүдийн нийт бөхчүүдийн эренбэн дээр одоо бүхий чинь 50-аас доош насныг эренбэлж байгаа шүү дээ. Тэгэхээр бид нар ч одоо 50 хүрээгүй л байна. Тэгээ яг ингээ эренбэлэхээр би нэг 40-30 хавцаа 37 молоо дээр эренбэлж ийн гэсэн шүү дээ. Тий. Таны бүр хамгийн харамсал төрүүлж баг бүр яста маш их харамсчихсэн барилдаан ч одоо ямар барилдаан бохоо одоо тийм барилдаан байсан л таарах хэлбэл тий. Тэр ч бас ярихгүй барилдаанууд бас байгаа. Тийм үү? Харамснаа ярихгүй мó. Гайгүй. Ихэн мөнх жаргал начин намаа нэг аваад манай сумын аймаг арслан байхад. Тэгээд бид тэр гараа барилсан чинь Баатаржив багш яг хөлийн цэцээр хажууд нь суугаад бид тэрийн хажууд. Тэгээ бид тэнд нөгөө том цолтой бүхэн барилах газараа яадаг шийднэ. Тэгээд тэнд нь барилдана. Дагаж очиод барилдана. Тэнгүүд багшийнхаа өмнө аваачиж байгаа намайг би хөлийн аваад дайраад хайсан чинь гүйж босод дэвэл тэгэл Баатаржив багш мөнх жаргал давсан гэдэг малгай гэрээ. Ингээд улсын наадмаар дээрэмдүүлэхэд бас санагддаг юм байлээ. Тэр одоо хэдэн оны наадам билээ тэр чинь? 98 оны наадам юм болов. 98 онд би бас танигдчихсан. Бас танигдлаг байх уу? 97 онд аймгийн арслан болсон. 98 онд танигдсан зарим таны бахан 6 зал таавар дээр бас бичээд улсын наачны тааварт бас орчдөг болсон байсан уу яахгүй. Тэгээд нэг наадмаа дээрэмдүүлчихсэн. Тэр үуч мас дээрэн байдаг байсан бахна шүү дээ. Уу яг одоо тэгэл бүгдээрээ давъя гэсэн бодолтой мөнх жаргалах гэж буруу биш шүү дээ. Ам ихэн дунжив уу? Тэгэл гайгүй. Яг ингээ улсын наадмаар барилдаад хоёулаа өрөөд ингээд камерууд харж идэв. Тэгээ хүн ингээ гоо штэ. Алиах нь яач дараа жил чи чамаа зөрөөд өгч энэ гэсэн ч юм уу. Тиймэрхүү яриа гарахаар яг нүүрлүү нь харж байгаад үгүй үгээ толгоогоо томоор ингэдэг байхгүй. Тэгэхээр ахиж юм ярихаа байждаг. Хүн юм яриад нөгөөх нь тэгэхээр гуугаад нөгөөх нь үгүй гэдэг байгаач
муухай харагдана. Тэгэхээр гуйхай байждаг байхгүй юу? Нэг гуйлахгүй тул гэдэг байхгүй юу? Амбихэн тал их унж байгаагүй юм те. Та цай авах уу? Сайхан цай байна. Тэгээд Увс аймгийн Баядын сэвгэрээр өстэй цайгийн чануулж уудж ин бас азтай юм. Би зөндөө сонсч байсан. Үнэхээр сайхан цай байт юм байна. Тэгэхэд бас нэг юм зориулаад хэлэхэд ийм очиртай юм байгаа юм. Би ч хоёр хүүтэй одоо ингээд нэвтрүүлэг контент ингэж юм хийх одоо сонирхол хоббигаа одоо ингээд нас ахиж जैन те. Олон жил бүхий спортыг шимтээ үзлээ сонирхлаа. Тэгээд одоо дандаа авах биш өгөх юм руугаа шилждэг гэдэг юмнууд дээр болж шүү дээ. Ингээд нэг бүхий спортыг олон жил сонирхоо үзсэн уламжлаа дээдлсэн хүний хувьд юм үлдээх юмсан те. Үр хөвгттэй бөгөөд нийгэмд юм үлдээх юмсан гэсэн зорилготой ийм юм хиймээр байх. Ингээд миний хоёр хөвгт эмдсэн. Тэгээ анхны маань зочин ямар хүн байх вэ гэдэг дугаар ярилцаад аавынх нь нутгийн хүн байвал яадгийн хүсгэлийн бүх байвал ингээ хүсгэлийн галцсан яриад ингээ улсын харцах сайхан хүн байдгаа гэж бид гурав ярилцж хагаад таныг урсан бид гурвын урилга шүү. Тэгэж урилгыг минь хүлээж авсан. Хүсгэлийн хатгалсан юм. Тэгээд анхны маань зочин хүсгэлийн бүх байдаг маань бас их учиртай. Тэгээ бас би таныг бас их гоё харизмтай гоё хүн штэ. Тэрүүгээр бас их хүндтгэж явдаг. Их хүнд байх олон мөн чанар байдаг болов гэж хардаг. Тэгээд урьсан явдал байдаг аа. За баярлалаа. Тэгээд үндэснийхөө өв соёлыг бас хадгалах, Монголын ондоош болсон тийм бүх юм барил да. 93 наадмыг тий одоо ингээ өвлүүлэн түгээх ажлыг эмэгтэйчүүд маань бас санаачилж хийж байгаад маш их баярлалаа. Тий олон нэвтрүүлгүүд хийх байлгүй, олон сайхан бүгчүүдийг оруулах байлгүй. Тэгээд нэг онч мэрэгэн өгсөд энэ амьдралынхын дуршлагыг бүхийнхэн түүхийг сайхан яриулбал бас үзүүштэй сонирхолтой сайхан нэвтрүүлэг болох байх. Харин та бол одоо ингээ маш олон нэвтрүүлэг юмд орсон өөрөө ч нэвтрүүлэг хийждэг. Та ярилцах бол одоо яриагүй сэдвийн олох бас хэцүү юм бэлээ. Усын цай өтгөн байна уу? Сайхан цай байт юм байна. Өстэй цай гэдэг байгаа шүү дээ тийм ээ. Өстэй цай. Тий. Та нааш аваад байна те. Ингээд увсаа сайхан аваргуу төрөөд идэм шүү. Мөхчөө төрөөд идэм шүү. Тийм баха. Би ядтай юм байна. Та нэр одоо заалны барилдаа үзэж гинөө? Хаяа тэгээд дүүнараа дэмжээл очно л доо. Аха. Ардын орлого явах та хаяа орно. Би тань ч мөр орхоо хэлсэн бах гэж бодоод байгаа шүү дээ. Өсвөрийн улсын авар хүүгээ барилдуулах гээд очдөг болж байна. Тэгэхэд бол очдөг юм бэл. Тий. Тэгээд харцгуудын нэрвэжлэл барилдаан дээр би бас нэг өнжөөд нэг очиод байдаг шүү дээ. Одоо хүндэтгэл үзүүлэх барилдаан болж ингээд үзэхэд ороод суухаар энэ дэр суугээд суулгана. Тэгэхээр баахан хөгшин харцгуудтай суулгана, ахмад харцгуудтай суулгана. Тэнгүүд бэлэг гордоод байгаа юм шиг ингээд сан Зүгээр гэж нөө. тий. Тэгэхээр хүмүүс надад их бэлэг өгнө. Аха. Тэгэл банк ганц зэрэгээ улсын харцгаа гэж хүндэтгэл үзүүлэл гараад хаа миний адрыг тэмдэглээд байгаа юм шиг миний төрсөн өдөр шиг болчиход байдаг. Тий. Тэгэл хэцүү тэнд чинь дээлтэй ингээд суугаад яхаар залуудаа костюм бижиг энгийн ховстоо суугаар хүндлээгүй байгаа юм шиг. Тэгээ ах нартай тэгээ суун бас л сони санагддаг. Өмсгөл малгайгаа өмсөд Монгол дээлээ өмсөд тэгж хүндэтгэлд оролцож байгаа бөхчүүдийг сайхан харагддаг шүү дээ. Одоо тэгээд эрхчлээс 50 гарчин одоо санаа зовхгүйгээр сайхан ахмад бүх болоод суунаа. Та чинь бас том дуутангуудын төлөөлөх шүү. Тэгээд лууж илтэй бид нар чинь. Маш олон бөхчүүд төрсөн байдаг шүү Тий. дээ. 17 начин төрж ийн гэдэг чинь тэгэхэд ч олон луунууд байгаа шүү дээ. Одоо Батмагнаа чинь ер нь луутангууд их хүч чадлын хувьд их өвөрмөц байна. Яг ингээд Монгол хүмүүс дээр бөхчүүд дээр ингээд ирж хахад бас тийм их анзаарч байгаа тий. Лууж илд яагаад ингээд аваргууд олон аваргууд лууж илттэй юм байл шүү дээ. Тэг олон улсын солтой бөхчүүд лууж илттэй. Тэгэд судалж үзсэн байлээ. Энэ лууж илттэй хүүхдүүд яагаад зүгээр бусад спортоор ч гэсэн оддууд болдог, том алдартнууд болдог. Тэгэхээр нэг нарыг дэлхий
нүд хэлбэрээр тойрдог юм байна. Энд чи өөрөө эргэлдээд яваа штэ. Нүд хэлбэрээр. Энтэй хол байж штэ. Энд чи ойрхон. Дээр доор хоёроо ойрхон, нартаа ойрхон. Хамгийн хол дээр луужил, ахаад доогуур тойроод нарны ахаад хамгийн хол дээр луужил. Луу. Тэр жилүүдэд нь төрсэн хүмүүс бас юм. Бие бэлдрийн хувьд бас онцгой. Бас өгөгдөл сайтай байдгийн байна гэсэн дүгнэлт гаргасан юм байлээ. Оюун ухааны хувьд ч бас өөр байх талтай. Яг Ер нь хурдан даа. Бас таныг тэгж бодж илаа. Бас нэг луутан хүн байна гэх. Одоо энэ залуу бөхчүүдээс хэнийг та их тоож ин да. Тийм үү нилээ явна да. Залуу бөхчүүдээс зөндөө бөхчүүд байна. Аха. Тэрийн энийг гээд байх юм байхгүй. Одоо энэ бөхчүүд бүгдээрээ л жигтгэн сайн болоод гараад ирсэн. Тэ? Батмагна одоо 24-т 24 хүрэх гэж байгаа. Тий 24 хүрж байгаа л гэсэн үг юм байна л та бас. Луутай хэрч 25-ных нь. Тэр жишээний одоо аймгийн арслан үзүүр төлдөөд аймгийн арслан бүх бүрэн төгс төрүүлээд л гээл одоо ер нь Таахын арга болсон. таавар бол Тэр 2000-ад оны 90-ад оных шиг биш болсон тий. Тэгээд ер нь дүүнэр манай үед бас харцсангу гайгүй байсан шүү. Дүүнэр дээр загнахад бас жоохон зөөлөрж өгдөг. Одоо шүдэндээ чигнэж ирээл тэгээд ер нь их олон жил барилдлаа штэ би чи 11 настайгаас бүхий сексэнд явал миний бүх амьдрал бүх болчиход байдаг. Бүхэн төлөө амжилт гаргахын төлөө ингэж яваад байсан. Тэгээд жоохон чөлөөдөд үтсэн чинь амьдрал чинь бас их гоё л байдаг юм шүү дээ. За ямаргүй байд. Гоё л байдаг юм шүү дээ. Ер нь дураараа унтаж болдог, дураараа идэж болдог. Тэ? Тэр тал руугаа шилжсэн байна уу та? Жоохон доголж моглоод байна уу? Хөлний гэмтэлтэй байгаа. Бүх юмнууд ингээд төсөөрсөн байт юм байна амьдралаас. Тэгж байгаа. Бодог тайлаагүй юм байгаа зү та барилдах юм Бодог байгаа. тайлаагүй. Энэ хөлийнхөө шөрөмсийг залгуулсан хагалгаанд орсон. Аха. Чөлөө дөхөөр барилдаад олон жил барилдсан. Тэгээд өвдөд бас удаа явсан чи шөрөмс нь бүр тасраад дууссан байт юм байна. Тэгээд чөлөөтийн бөхчүүд энэ хагалгаанд ордог юм байна. Би тэгээ хагалгаанд орсон. Одоо тэгэхээр хэсэг хугацааны дараа гайгүй болно. Гайгүй болохоор бэлтгэлтэй Одоо орно. бүхийн зорилгоо бол мартаагүй цаана дахиад юм байгаа л юм тий. Өөрөө одоо улсын наадам шүүгүрнэ гэж чадахгүй, хязгаарч чадахгүй. Үнэн. Тэгэхээр би олон шавнаар төрүүлэн тэгэхэд биеэрээ үзүүлж зааш тэгвэл илүү сайн сурна нөгөөдөл чинь. Тэгвэл би одоо хурдан хөлөө эдгээгээд дасгалжуулагчийн ажлыг бас сайхан хиймээр байна. Тэгээд надад бас зорилго байгаа. Би ч асан дөрөвчдийн дэлхийн аврах шалгаруулах тэмцээнд 4 удаа барилдсан. Шагналт байранд орж исэн. Дэлхийн шилдэг бүхий шагналыг авч байсан. Тэгэхээр Шилдэг техниктэй бүх гэдэг шагнал авч ийсэн юм билээ шүү дээ. Авч ийсэн. Тэгэхээр би нэг дэлхийн аваргаар ер нь төрүүлэн л гэж очсон шүү дээ бөхчүүд. Одоо нөгөө 40-оос дээш насныхны чи англиад 40-оос 45, 45-аас 50 Тэр чинь нөгөө жингээр биш насаар ангилчдаг юм билээ. нас жингээр. Тэр мастеруудынхаа дэлхийн аврагт нэг бэлтгэл хийж гад нэг төрүүлэндээ гэсэн. Тэгээд би нэг харамсахгүйгээр зодгоо тайлантай гэсэн бодлоо надад байдаг штэ. Танд амжилт хүсье. Баярлалаа болох бах. Би ингэж усын цалтны малгаан тэмдгийг ингэж ийм их ойроос ерөөсө харж сууж үзээгүй юм байна. Тэг ингээ хараад исэн чинь бас их сүрдмээр юм байд юм байна. Ер нь Монгол бүхэн өмсгөл дөрвөн тал бүхий одоо шавгар сампин оройтой малгай. Тий. Тэгээд бүстэй авг одоо ширж хийсэн ингэр задгаа цээжмэг буюу далба зодог тий. Тэгээд Монгол гутал гэсэн ийм гурван үндсэн юмнаас бүхий Монгол бүхэн өмсгөл яригддаг. Тий. Тэгээд бас уншиж ирсэн юм байна ханаас үлээ ингээд усын цалтнуудын малгай ингээд идэрхэг хүчрэхэг амтын нэрээр нэрлэгдэгэ гэж. Яагаад харцаг цалтны малгай юм? Яагаад харцаг цалт энэ их л учрал байдаг болоо л ингээд. Тий. Харцаг шувуу болохоор жижигхэн нарийнхан шувуу байдаг штэ. Шонхор шувуунаас начин шонхор шувуунаас хамаагүй жижигхэн биетэй. Тийм хурдтай шувуу байдаг жижиг. Тэгсэн тэр дандаа болжмор шогчог жижиг шувуунуудыг барьж иддэг.
Начин шонхор шувуу болохоор хулган жуусан бариад ичдэг. Хулган тагтаа одоо юу байдгийг бариад ичдэг. Шонх галуу нугас тэгээд шонхор шувуугаар анх хийлгдэг байсан байлээ шүү дээ. Харцаг шувуу тэгээд зөвхөн тэнгэрийн амтан барьж иддэг. Тэгэхээр харцаг шувуу харцаг цолыг начин цолны дээр ирэн бэлсэн юм байна. Тийм ууштай байна. Өдөрхөө хүчрхэг амттын нэрээр нэрлэгдэг гэдэг штэ. Дэж бүх сонирхож байгаа бөхчүүд дэрэн сайхан залаа тэмдэгний учир утга энэ дугуй тэмдэг дөрвөлжин тэмдэг энэ төр бол мэдж байгаа. Мэдхгүй хүн бол одоо миний энэ хийж байгаа юмыг бол үзэж байгаа мэдхгүй өсвөр үеийн залуучууд хүүхдүүд мэдхгүй хүн байх магадaltaй ш. Та энэ залаа тэмдэг энэ дугуй тэмдэг энэ төрийг яадгийг бас нэг товчхон ярил. Улсын цолтой бөхчүүдийн тэмдэг ийм бөөрөнхий хэлбэртэй. Ааха. Аймгийн арсан цолтой бөхчүүдийнх дөрвөлжин хэлбэртэй. Сумын цолтой бөхчүүдийнх гурвалжин хэлбэр. Сумын 2 цол байгаа шүү дээ. Сумын одоо харцаг цол байна уу? Тэр нь начингаараа явчихдаг ах уу? 5 давхар харцаг болчихдгийг гэсэн 2 3 удаа. Би тэг сонссон. Тэгдэг үү? 256 бүх 128 бүх барилж ийж. Тэгээд олон бүх барилж ийж. Тэгжээд нөгөө цол нэмэгдэнэ. Тэгсэн чинь одоо Монголын үндэсний бүхий холбооны дөрвөнд сумын наадам бол 64-өөс илүү барилдахгүй. Аймгийн наадам 128-аас илүү барилдахгүй. Улсын наадам 512 барилдана. Юута ойн жил бол 1024 барилдж байгаа гэдэг нэг ийм юута. Тэгээд тэрүүгээрээ цол нэрмлэгдээд явж байгаа юм байна лээ. Яг хоо биднэрт бол энгийн юм шиг боловч наадхыг чинь мэдэхгүй жишээлбэл олон л хүн байгаа. Энэ тэмдэгний хараа гурвалжин дөрвөлжин байгаад байгаа юм. Дугуй байгаад байгаа. Залааны хараа зарим нь ингээд шаран дүүрээд тэгээд байгаа ингээд. Энэ шаран дүүрч гэхдээ би бол жижигхэн бүх зайлвал 3 шүүг үрсэн. 2 6 1 5 давсан гэсэн үг. Тэгээд аваргуудыг арслангуудыг болохоор улсын наадам төрүүлэхээр энэ дээр бичигд. Зөвхөн төрүүнүүд нь энэ дээр бичигдэнэ. Тийм би бол мэднэ. Тэгээд хүмүүс бас мэднэ. Энэ болохоор ингээд шүүгүрсэнгүүд л ингээд явж байгаа юм л да. Дойхонгийн талаар ярина да. Би тантай нэг ноднон билүү нэг баяр наадмын өмнөхөн дараахан билүү. Таныг одоо нүүр номын чинь дагаад удаж байгаа. Ингээд ерөнхий хараад л яваад идэг. Тэгээд хэрвээ допингийн хүлээн зөвшөөрөх юм бол би хүүгээ үндэсний спортоор хичээлүүлэхгүй, барилдуулахгүй гэдэг юм бичижсэн, уншижсэн юм байна. За допингийн талаар бас ярил бас. Одоо зарим монголчууд ч баг энийгээ сомор шиг ингээ хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Одоо ташраараа бараг хэрэглэх хэрэгтэй гэж үзээд нь шүү дээ. Яг зарим нь эсэргүүцэл байгаа. Хэрэгэлчихөө гэж байгаа хүмүүс айгүйх байдаг. Таны талаар яар. Тэр хоруу чанарыг нь мэдхгүй хүмүүс бол одоо хил ам гараад байгаа үнцэглэл тэгж байгаа шүү дээ. Хэрэглүүлсэн дээрээ. Тэгэхээр энийг болохоор спортын шудраг өрсөлдөөн гэж яаж байна. Тэр допинг хэрэглэхээр барь хүч ордог уу гэхээр ордог. Сэтгэл санаа өөрчлөгдөд зоригтой болох уу гэвэл болдог гэж байна. Дараа нь бид маш их хортой юм байлээ. Дараа нь бид маш их хортой. Одоо тэгээ олон залууд, олон бөхчүүд, залуу дэлхийн спортын оддууд тэгээд 30 нас мас хүрэл гинт зүрх нь хаагдаад нас барчдаг. За тэгээд бэлгийн сулралд орно шүү дээ. Нөгөө удмын санд нөлөөлнө. Тэгэхээр Монголын үндэсний бүх бол бас удамшдаг гэж ярьж байгаа бол тэгээ өөр хүмүүсд нь бас барилдах ёстой шүү дээ. Тэгвэл тэгхгүйгээр өөр хүмүүстэй болж чадахгүй хэмжээнд хүрнэ гэж байгаа байхгүй. Яавд чинь тэгэхээр хүний бие өөрөө нөгөө дааврыг гаднаас өөрөө бэлдэж өөрөө үйлдвэртэй ир хүн. Тэгэхээр чи тэрийг гаднаас хүчээр оруулаад ирэхээр өөрийнх нь үйлдвэрийн зогсно. Өөрийнх нь үйлдвэр байнга зогсоод байвал дагуулдаад зүйлдээ өөрийнх нь үйлдвэр ажиллагаа болно. Зөвхөн гаднаас юм тарай бэлдэмлийн хүчээр нэг ажилдаг бол нөгөө үйлдвэр нь энэ дэлхийн нийтээр хоригдж байгаа байхгүй юу? Тийм, Монгол ир хүмүүсийн удмын сан алга болох хэрэглээгүй хүмүүсийг хэрвээ наа асуулаа л да хүүгээ хэрвээ Монгол улсад допинг зөвшөөрчих юм бол хүүгээ барилдуулахгүй гэдэг. Тийм тэгж бичсэн байх юм. Тэгвэл гадагшаа зүгээр чөлөөд бүх сонгомл мөхөр нь явуулна л да. Би бас өөр ачаа үзмээр байна, удамтай баймаар байна. Таны хүү одоо нэг 10 эдтэй хүү барил 17 настай. Тий одоо миний хүү ийм ирүүл байж итл допинг хэрэгэлсэн мангар бяртай хүн миний хүү дэвжээнд дээр алдчих магадгүй.
гэмтэн насан туршид тагтатуу болгоно шүү дээ. Тэгэхээр би энэ хоёрын хооронд маш их зөрөөтэй байгаа юм чинь. Хэрвээ юм болдсон бол зөвшөөрчлөх юм бол би хүүхдээ барилдуулахгүй л гэж хэлсэн. Тийм. Нөгөө 17 настай одоо усан шгшөөгийн тавьчих. Танаа нэг хүүч бас аймгийн начин залтай. Том хөөнөө. Тэр нь их сургууль төгсөж байгаа одоо. Аймгийн начин цол авсан жилээд зэргийн албанд яваад хил дээр зэргийн албан хаачгаад ирсэн. Төгсөх курсын оюутан. Допинг гэж тийм юм байна. Допингийн хүлээн зөвшөөрчөө гэдэг бас их шиг ярьдаг шүү. Бяртаа бол юу лээ? Бяртаа бол яртаа бол тариатай гэж үг гараад байна гэж байна шүү дээ. Нэг тийм яриа байсан. Тэгэхээр тэр чинь тийм гормоны өөрчлөлтөнд ороод хүн тэгж барзааж байгаа шүү дээ. Цээж нүрээрээ. Тэр амар барзааж ийн гэснээс би яхаа тэгж яриалах юм бэлээ. Тэр допингтэй бөхчүүдээ сэргээш мэргээш хэрэгэлдэг хүмүүс яар ихсдэг энэ төр гэдэг зүгээр сонсчихлээсэн. Эмэгтэйчүүд одоо бүх сонирхоод бүх үздэг боллоо, шимтэн үзэгч боллоо. Тийм ээ? Улмал олуулаа болоод байгаа. Тэгээд одоо бөхчүүдээс юуг нь харах вэ? Би асууя л да. За миний хувьд бол одоо уран барилдааны л хардаг юм уу? Уран барилдаа харна. Тий. Тэгээ уран барилдааны л харна. Тэр хичнээн гоо сайхан би галда царай зүстэй байгаа. Би тэрийг мэдсэн. Тий. Яг хуу одоо зүгээр ингээд нэг сайхан юу яах гэж байгаа бол зүгээр харах өнцгөрөө харж ивэл мэдээж хүн талгааны оройноос хөлийн уул хүртэл ингээд сайхан бүхий өгтөлтэй ингээд өндөр араамтай тий. Тэр мэрийг бол бүгдийг харах бах. Зүгээр яг барилдаа үзээ сууж байхад яг ингээд барилдаа үзээ сууж 128 бүх барилж байна. Тэгэхэд хүн бол тэндээс царай мараа тэрний юунч над харагдахгүй. Би тэрийг өөрөө мэдээд. Би бол энийг харин худлаа болоо гэж бодож байна. Би өөрөө бүх хүн. Би өөрөө эр хүн. Тэгсэн мөртлөө би царай хардаг шүү дээ. Бөхчүүдийн царайг хараад байдаг шүү дээ. Тэгэхээр юу гэсэн та тийм өгтөлтэй байгаад. Надад бол царай мараа. Юу гаш донтой гэж юу? Яг нөгөө тийм гаш донтой. Биш ээ. Яг жоохон тийм нүдний соёл сайтай байгаад. Би алгаар тэгж харддаг л юм байлээ гэдэг би маш олон юм дээр. Царайлаг бүхтэй барилдах өстой гоё байдаг шүү дээ. За. Тий. Урамтай юу? Сая одоо нөгөө бяртаа бол яртаа бол тариатай гэл тэгээд цэрэн пунцэг гард мартай барилдахад одоо янзын гоё. Одоо цэрэн пунцэг гард. Хин ган тогтох гард. Гамбатарслаа. Бас царайлаг Сүхбат авраг. Сүхбат аврагч царайлагтай орно тий. Меозар авраг ингээд магалжав. Одоо ингээд өнөө гоётгоо тэгээд царайлаг бөхчүүдтэй. Зөндөштэй царайлаг бөхчүүдтэй. Гоё. За. Гоё. Ингээл амар их ногоо идээтэй юм том улаан говдрүүтэй. Тийм хүмүүстэй барилдах гал гарч ирээд харахад л сэжиг төрнө. За эний чи яаж хийдэг юм бэлээ? Эний чи нэг зайнаас цэвэрхэн хайчихсан хөл мүлэн аваад тэр яртаа нь хотголдохгүйгээр хайчихсан гэж бодсон шүү дээ. За. Тэгэл барилж байгаа л үнэхээр хайж чадахгүй байж байгаа л золголцсон. Залзгалахад царайлаг хүмүүстэй бол хоёр шуудагаа авж байгаа зү хамаг байдгаараа наадж байгаа л хамаг хүчээрээ талцахад бол сайхан. Хэн бартагаа үзээ сайхан барилж болж байна. Тэр барзгар үнтэй ингээл хацраа наахад хүртэл те. Яах вэ те. Эвгүй штэ. Тэгээд толгоогоо даавар нэгэн даавар чихэн. Танаар бас аах уу? Тэгнэ. Толгоогоо нэгэн даавар чихэн энэ зүгүүн даавар чихэн штэ. Ер нь байршлаа тэгж байрлаа булаацалж байгаа штэ. Хамаг хүчээрээ наалдж байгаа толгоогоо доош нь жигсээр байгаа энэ рүү хийж аваад тэгэл ингээд татаад барилцсан. Тэгээ хайж чадахгүй тавилаа. Нөгөө нэг заваа нөхдүүдтэй чинь барилд ингээ харахаар нөгөө идэн болтраад унтсан. Тэгээд цус шүүс нь гоожчихсан тий. Тэрний идэ миний нүүр толгойд л ялаатай байж байгаа гэж бодохоор сэжиг хөрөөд ингээд хамаг би харцаад байгаа. Тэр олон бөхчүүд дотор чинь бас тийм ярмартай бөхчүүд зөндөөл байгаа шүү. Одоо тэгтээ юм баху харцгаа. Одоо бөхчүүд баг сайн идэг хүмүүс бол өдрөө 2-3 бэлтгэл хийж байгаа. Тэгээ сайхан шүршүрт ороод үргэлжийн сайхан байгаад миний бодлоор энэ Улаанбаатарт бэлтгэл хийж байгаа тэр барилж байгаа бөхчүүд одоо тийм заван бүх байхгүй хаа. Харахаар толисэн сайхан хүмүүс харагдал.
Одоо Одоогайг мэдээж миний багтаа. үеийнхнээс өөр л болж л байгаа шүү дээ. Соёлтой Өөр болж байгаа. Нүур амаа цэвэрлдэг болж байна. Ааха. Тэгээд Гайгүй баха. манай үед бол байсан. Тэгээд үнэртэй бөхчүүч байсан. Үнэртэй бөхчүүч байсан. Байсан. Та бол өөрөө үнэргүүд орох юм ба шүү дээ, тий. Мэдээж тэр чинь нэг багасаа чөлөөтөхөөр хичээлсэн. Тий. Тэгээд хамгийн багадаа насан туршийн шгшээ багт ороод яг энэ ах нарыгээ дагаа явчихсан үе чинь хамаагүй цэвэрч болно л доо. Гацсан. Одоо юу вэ? А? Юу яагаад вэ заяа? Зайн ч дээ. Энэ ширээн дээр их битээ оролдоод бай. Гар гараа. Ингээд ах юм. Тийм. Тэгэхээр гар уруугаа орлоход нь тэндээс дахих хэрэгтэй байхгүй юу? Болиул гээ. Тэндээс эдэр дахиад харна штэ. Тийм үү? Ингэж гүүгээд яг ингэж байна штэ. Ширэг ярьж байлаа нөө. Ань зүгээр суудахгүй шүү дээ байггүй санаа. Яг ингэж байна. Тэгээ доошоо хар суучаад ингэж. Нэр дараа дээгүй шүү. Тэгсэн үү? Таныг бас хүмүүс галзуу хаа юу гэдэг юм лээ. Яа галзуу гэдэг хачаа. Намайг болохоор нөгөө зодон цохоо хийгээд л атмаа батмаа болоо галзуурч явсан гэж ойлгоод хүмүүс мэдхгүй хүмүүс бол тэгэж ойлгоод байгаа. Тэр чинь тэгээд 20 настай улсын их шоугийн тамирчин болоод тэгээд төв дэлхийн аврагт олон улсын тэмцээнд тамшуудаа очиж барилдаад тэнгүүд олимп дэлхийн аваргуудтай би олон барилдлаа шүү дээ. Тэд нартай айхгүй аан маань очсаач барилдж ийсэн. Одоо Красноярск Ява Эригний нэрэмжит тэмцээнд барилдах гад очсон, барилдаж байгаа. Тэгсэн баяр сайхан заа маань багш маань шгшөөгийн дасгалжуулагч. Тэгсэн чи хоёроо чи одоо дараагийн тойрогт энэ хоёрыг ялсан та энэ Ажмурад Магомедов Олимпийн аврагт дэлхийн 5 удаагийн авраг шүү. Хажмурад Магомедов энэ Сенегалийн хараа ирсэн байдаг. Энэ хоёрын чи ялсантай юм байна шүү дээ. Тийм багш. Би камер дээр бичлэг хийгээд үзээ сууж байгаа. Багш би энэ Магомедов хидэд дарчих юм байна уу? Гэсэн юу энийг хараа энэ яасан галзуу хаагүй. Энэ Олимпийн аваргыг шидэд дарна гинэ. Ааха. Цэвэр дарах гэдэг нөгөө. Би тэгсэн тэгээд гараад барилдсан чи Олимпийн аваргыг шидсэн. Тэгж нь харуулаа шидсэн. Би хэрвээ Оросын нутагт яг тэр хүний амьдардаг газар тэр Оросын дэвжэн дээр биш өөр дэвжэн дээр бол цэвэр дарцъя. Тэгээд цэвэр дарчаад ахт нь өгөхгүй. Нөгөөд чинь даруучтай гэднийг бие сул тавьснаа өгөхгүй байсан чи огцом ингээ гараад явсан чи цэвэр ялт өгөөгүй байсан. Тэгээд тиймэрхүү байдлаар тэгээд их галзуурсал та. Олимпийн мөнгөн медаль янг юм оо Солонгосын бүхтэй барилдаад. Тэгсэн чинь би 7 оноо авцсан. 7-0 хожиж явж байгаа. Тэгсэн чинь 3 оноо авчвал оноогоор цэвэр яллаа гэж маанаас багш нар хүмүүс арилаад. Би тэгсэн чинь бүхэл 3 оноо авахгүй дайраад өөрөө дэшээ харж унаад. Сандарж байгаад босч ирээд. Тэнгүүд нөгөөх маань ингээд хөөх юм хөлөө бооцсон байсан гэмтэлтэй. Тэр хөлийг нь авч нугуул шишин дарж орилуулад дэвжэн дээр уйлуулад. Яа. Тэгээ галзуурчлын явсан байлээ өндөө Тэгж галзуурж явах үедээ тэгэхээр одоо тийм хүнд галзуу гэднэр өхөөс яах вэ гэхдээ чөлөө төхөр бол үнэхээр галзуурж явсан юм байлээ. Тэ. Үндэснээ бөхөр барилсан би түрүүнээс таны гарыг хараад байна. Яасан сайхан сүмбэн цагаан хуруутай. Одоо бөхчүүдийн гар марыг хараад хахад манай баасангүй харцаг марцгийн гарч одоо 13 харуулаа ингээд тахир штэ. Тэгэхээр одоо олныг байсуулах гээд нэлээ их юм хийсэн байх. Та тэгэхэд одоо төрийн наадамд 3 шүүгэрсэн Монгол Улсын харцаг салтан болсон мөртлөөс гар нь яхаараа юм гоё сүмбэн сайхан хуруутай. Жаахан сорив ихтэй юм аа бас яг. өгөгдөл нөхөө энэ манай аав өөрөө бас их гоё гартай хүн байсан шүү дээ. Чихмэх нь бас уграагүй бүтэн чихмэхтэй. Тийм байна. Таны чих бас хуграагүй Гиз хүзээгээ өвөр дээрээ тавиагүй ингээд жавхаагаад унаас удмын л юм байгаа ах. Тий. Сайхан байна. Сайхан бие авч явдаг. Гар хуруу болвол янзын л байна. Одоо Тэгээд би сэнжиг мэнжиг авахд ороод байгаагүй. дүүнэртэй захиж байгаа. Сэнжигийг авал аваад татах. Тэгэхээр хоёрын хооронд дутуу атгачаа тэрийгэ тавихгүй гэж зулгаад жишээж хуруугаа эргүүлүүлдэг байхгүй. Лав байвал хуруу гэмтэхгүй. Тэгэхээр дутуу атгачаа тэрийгэ тавихгүй гэж гэмтэлэгдэв юм аа. Олон тэр. Тэгж л хэлдэг шүү дээ. Энэ сорвнууд нь яг сорвнууд нь харин жоохон сахлагууч явсны сорвнууд баг. Таны бас нэг тэр саяын тэр одоо нэгэнтээ хэрэгт орсных жоохон хэрэгт орлогоос тэр аягны уут моч яасан сайх юм.
Би тэр аягны Миний аягны утга? байхлаа тий. Хөө энэ юу? Энэ тэгээд бас ингээл хэлгэж авсан шүү дээ. Энэ маань Далайжонгор бангийн одоо орчуудын Далайжонгор бан чинь ган сийлбэрээр алдартай. Одоо ингээ ган дээр ийм сийлбэртэй. Ийм ган сийлбэрээр ийм хөөрхөн хутга бэлдээд жоохон хүүхдүүд зүгээд өгчдөг. Энэ манай аав их тэгээд бас өөр гэсэн хутгатаа албан сэрээтэйгээ явж ийн гэдэг чинь бас Тэгээ баялдаа. салбах сэрээгээ хийгээд ингээд аягаа хийгээд явдаг бахны аягны ороод би сая цай хийх. Энийг шахуурга гэдэг. Үлзийхэн дээр могон толгон болгоотой байсан. Энэ аягны ороод тийм баг шиг харагдсан. Намайг төрөхөд аав маань энийг олсон байдгийг. Энэ одоо шатрын тэрэг. Тийм байна. Намайг ээжийн гидсэнд ээжээсээ төрж явахад аав маань энийг олоод тэгээд бас мэрэгэн хүн дээр очиж үзүүлсэн юм байлээ. Эхнэр төрөх гээд өвдөж байгаа би нэг охинтой. Гэсэн би замаасаа ийм болоод бэлгшээгээд аваад ирлээ. Энэ одоо юуг би тайлах уу та тайлж өгөөч гээд. Гэсэн чинь тэ за танаад энэ өвс нь мал тэжээн. Мал нь хүнийг тэжээн. Тэгэхээр танаад их сайхан хоолтой хүү төрж байгаа юм байна да гэж хэлсэн юм Хажуу гэлээ. хүний ганц хүү. Би ихчтэй охин дүүтэй. Эрэгтэй хүүхд ганцтай. Тий. Тийм үү? Ихчтэй охин дүүтэй. Тэгээд яг хөөргийг бол би одоо байнга уран сүүлийн 10 жил ер нь тэгэл хөөрөггүй бол явж чадахгүй. Хөөргөө өгүүлээд хамрын тамхиад татахгүй бол бараг донддог баг. Тэг сайхан сэргэн. Гончиг дээрж дарга нэг хэлжсэн шүү дээ. Хүнтэй нэг юм ярихдаа үгийн сайн сонсцоход тэгээд нэг аваалж тавьж байгаа тамглаад сууж байгаад нэг ухаан нь орж ирдэг, хариулт нь орж ирд юм а гэж. Үнэхээр тэгээд ашиг санагдтыг. Миний аягны ороод юм Халтар манзан гэдэг нь үү? одоо халтар маань хөөрөг нар банчингийн өмнөх төрийн барьж ирсэн хөөрөг баггүй. Энэ могоо сүүлээ залдиж гин үү? Үлзийхээ. Тийм байна. Тэгээ энийг болохоор үл зогсох гэсэн хөдөлгөөр шиг л юм болж шít. Миний аягны ороод байгаа үстэй. Тийм байх. Ингэж зохиулж юм. Ингэж зохиулсан. Тэгэхээр бас их сайхан бэлэгдэлтэй учир утгаас хүмүүзгийн утга учиртай юмнууд зөндөө байгаа л да. Энэ аягны ороод нэг аранжин гэж байгаа. Монголчууд одоо аранжин гэхлээр ямар хэлээд мэдэхгүй л байгаа юм л да. За тэр нь ямар юм бэ? Одоо еврей од штэ. Еврей одыг чи анх монголчууд хэрэглэсэн. Монголчуудын юутай энэ хас тэмдэг. Хас тэмдэгтэй. Хас тэмдэг чинь бас хас тэмдэг чинь бас одоо монголчууд Чингис хааны юун дээр хүртэл байдаг хас тэмдэг. Тэгэхэд 1205 он тэр үед амьдарч ирсэн Чингис хаан хэрэгжилж ирсэн хас тэмдгийг аваад Гитлер чинь Германы нөгөө буруу тийш нь харуулж хэрэглээд. Буруу тийш нь харуулахаар эм хас болчихж байгаа. Энэ эр хаасанд бол одоо дээшгээ мандан бадрах хураах гэсэн утгатай. Хураах. Нэг нь болохоор нөгөөх нь болохоор дэлгэх гэсэн утгатай. Тэгээд дайн байлдаанд болохоор эр хасна байхгүй юу? Гитлер чинь эм хасыг шүтээд тэгээ ялгдсан гэж ярьдаг юм байл шүү дээ. Яг хөө бэлэгдлээ одоо нэгэн л өв соёл түгэж яваа. Тэгээд бүх хүн болохоор бас өөр дундад зууны үеэсээ эзэн Чингисийн үеэс те өвдөөцийн үеэсээ бид нар ан хийх гэдэг маань анчин гэдэг маань одоо тийм цэргийн сургуулийн бэлтгэл гэж хийгдэж байсан. Таныг бол одоо шаггүй анчин, муугүй анчин гэж бол сургаар сонсдог, мэддэг, мэдэрдэг. Тэгэхээр одоо жоохон ангийн талаар ярил надад жоохон томцсон юм болж магадгүй. Гэхдээ яриулмаар байна. Тантай ярилцахын тулд одоо ингээд нүүр номын чинь ямиг сөхөөд ухаад нэлээ ухаж байгаа юм л да. Би одоо таныг одоо төрийн нааданд гурав шуусан Монгол улсын харцах гэдгээс өөр мэдэх юм их баг байгаа байхгүй надад. Тэгээд өмнөд иж ухлаа, уншлаа. Юм сонирхол татсан. Хаадын зоог гэнүү ийм 5 хоолны нэр 4-5 хоолны нэр би унссан байна. Тэрийг маш их сонирхол. Хандгаан уруул, харс үлтийн оноовч гэнүү. Тийм тэгээ бас бугын чөмөг мөмөг хичээлөө тийм
юм битсэн байсан. Би тэрийг заавал асуундаа гэж бодчихсан нэрээ. Ан хийн гэдэг нь бол бас нэг Монгол ирэх хүний чадвар, бас нэг юм бахархууштай чанар. Анчин хүн гэдэг бол бас их сайхан хөвгөлтөй байдаг болов. Тэгээд анчин хүнд бас нэг цээрлэх ёсон гэж байдаг баг. Та тэр талаар жоохон. Тийм байлгүй яг. За тэр 5 тансаг идэ гэдгийг бол тэгдэ. Оны оноо заяа тэр хандгаа урвал бугын чүмэг чимгийг нөгөө нормонд булаад тэгээд хагалж иддэг байсан ба шүү дээ. За. Тэр чи одоо нөгөө тэр ордонд одоо хүчний юу ч хийхгүй ингээд улцаагаа сууж байгаа нөхрийг бол одоо эр гормонын дэмжиж өгөх байгалийн бэлэн гормон байсан байна. Тэгээд тэр чи олон хатан матантай байд юм байна да хаав чи. Тий. Одоо хандгаа тэр хар сүлтээ тэр чи одоо ховрон тийм ээ. Тэдрийг агансан хүн өөрөө идэх ирэхгүй байсан байгаа. За. Агансан хүн хаанд өргөл өгдөг. Тий хааны оноо. Осетер гэдэг бол хилэм загас юм л да. Хилэм загасны төрс бас одоо гормоны дэмждэг. Тий бас нэг тийм бичсэн байсан. Тий. Ингээ хааны 500 гэж байна. Тэгээд яг хоо монголчууд үндсэндээ ан гөрөөгөр бүр хүй нэгдлээсээ эхлээл ан гөрөө хийцэх гэсэн тий. Сүүл рүүгээ яг уусан тогтноод баян болоод бараг өөрсдөө анх хийхэ болжсон тасалдсан тийм түүх байдгийн. Ер нь анх хийсэн уусуудаас нүгэл тар гөрөөч тэр гэж нэг хэсэг замилдаг үе байсан. Тэгжэл дайнд байлдах ер нь чадваргүй болоод эхэлцгээсэн юм л. Тэгэхээр эргэж одоо анги хөгжүүлээд байгаль дэлхий хайрлан анчин хүн гэдэг чинь өөрөө нэг байгаль хамгаалагч нь байдаг байхгүй юу? Бүх амьтныг одоо гөрөөс хандгаа 8 сарын 15-аас ороод ордог. Буг одоо яг өдөөд ороод орж байгаа 9 сарын 15-аас хойш. За 10 сарын сүүлээр одоо аргал янгир ороод орно. Тэгэл 12 сард гэхлээр гахаа ороод 1 сард чон 2 юу ойролцоо орно. Тэгэл нэг 2 сар гэхлээр үнэг хярс бусад амьтууд ингээ ороод дарга морог одоо тийм ээ. Тэгээд энэ амьтдынхаа орооны үеийг мэддэг. Орооныхын үеэр нь айлгаж ичээхгүй, нутгаасаа хөөж дөрвүүлэхгүй хамгаална. За тэгтэл орооноос хойш жирэмсэн бол хээлтэй болчихно. Тэгэхээр тэрийг бас хамгаална. Аль нэг амьтан агансан чи хээлтэй байвал те 3 болох гэжсэн амьтныг нэгийг тэгээд зэрлэх ёс мас дотор чинь энэ болгон багтах нь шүү дээ. За тэгээд ер нь бол одоо бидний үед яг тэ нэг зөвшөөрөл авдаг. Тэгэл анд явдаг. Гадаадын анчтад агнуулдаг компанид би бас ажилдаг өөрөө ч гэсэн тийм жижиг компанитай. Тэр чинь яадаг вэ гэхээр хамгийн хөгшин амьтад хамгийн сүрлэг нь байдаг. Том өвөртэй. Тэр том өвөр тийм юмнууд үн хүрдэг. Гадаадынхан тэгээд тэрийг Монголоос ирж агнаж Монголын одоо ан агнуур аялал жуулчлалыг дэлхийд сурталчилдаг. Нөгөө уралдаанд орж медаль шагнал авч. Тэгэхээр улсын төсөвт бас тэр чи их мөнгө орж идэг. Тэр хамгийн хөгшин амьтдыг агнаад үзэхэд шүд мүдэн байхгүй. Шүдэн дууссан. Тэгээд жилдээ нэг солигддаг өвөр нь яг уу анхар томороо байна буг болвол аргал уулзын өвөр бол солигдохгүй. Янгрын тэхий өвөр бас солигдохгүй тий. Тэгсэн чинь нөгөөдхийгээ даахаа байдаг сүүлдээ хөгшөрхөөрөө даахгүй. Тэгэхээр нөгөө сөлтөө бэлчээрлэгөө биш дандаа уруу дороо газар доошоо нутгаглаж тэгээ сүүлдээ амьтны хоол болоод тэгээ засан даруулаад жалгамд ингээд өгчтий. Тэр амьтад чи өөрийнх нь байгалийн жамаар өхөхгүй маа гэхэд хортой юм байдаг. Нөгөө бусад эм амьтад нь тэр хамгийн мундаг томууд руу ирдэг. Эм амьтад нь тэр дээр очихоор нөгөө залуу ирчүүд нь очиж авч чаддаггүй, булааж авч чаддаггүй. Тэгэнгүүт суваарчдаг. Ховор амьтангууд өсөж үржээсэ гэж хүн болгон л бодож байгаа шүү дээ. Тэгэхээр тэр одоо селекцийг хийж тэр одоо заазалж ийн гэсэн үг үү? Одоо тэр байгаль орчны яамны зөвшөөрөлтэй тэр био тий ингээд тэнцвэрт байдлыг зохицуулж яадаг. Ийм ажил яг ан гэж байгаа.
Бид нар бол яг агаар салхинд гарна. Нэгдүгээрт агаар салхинд гарна. Байгальд очиод модны хаяанд нэг голын чимээ чагнаал нэг сайхан унтах чинь бас нэг жаргал. Хотын энэ төгжрөл энэ бухимдлаас ингээ гараад явах. Би ч залуудаа тэгээд 20 хоног моногоор морьтой нохоотой тэгээд майхантай ингээд хөвчөр чинь явдаг л байлаа. Одоо бол тэгэж явж чадхаа байсан. Тэгээд одоо энэ тийм чон мон тааралдаад буудж үзээгүй хүнээр буудуулчих гэдэг болсон байлээ шүү. Чи анж үзсэн үү? За чи буудчих чадах уу? Жохон цадсан болов. Би одоо тийм болготно гэдэг л болсон Та тэр хордол сөрдөгийн уруунда анагнжиг үү? Дархан цаастай газар л да. Дархан цаастай газар агнадгүй юу? Дархан цаастай газар тэгэл. За тэгээд намайг андахгүй штэ. Ер нь тэгээ бүх хүн одоо улсын цолтой бүх боллоо, олонний танил боллоо. Ингээд яхаар олон нийтийн газар бас бие зөв авч явах хэрэгтэй болчихдээ. Цаанаасаа цэвэрхэн говцлох хэрэгтэй болно. Бие зөв авч явах соёлтой байх хэрэгтэй болно. Хүн амьтанд туслаад нэг баярлуулаад нэг баярлсан хүмүүс нь бас нэг бүхий секцэнд хүүхдээ хөтлөөд ирэх болов уу гэж боддог болтыг. Тэгээ тэрнээс одоо нэгэн талбараа хүчтэй би олонний танил гээл гимгүү хүнийг дээрлэхээ зод зохиол тий. Юм булааж аваад ингэх юм бол энэ бүх хүн биш ээ тэр мангас баг. Таашаа босоо хөх Монголын тэргүүн байсан. 18 оноос тэргүүн байсан билээ шүү дээ. Тэгээд одоо тэр талаар үйл ажиллагаа явуулж байгаа юу танаа төрөнсөн байгаа л? Би ерөнхийдөө босоо хөх Монгол төрийн бас байгууллагаас ч гэсэн гарсан баг. Одоо залуугаасаа би ч олон жил явлаа шүү дээ. Тэгээд тэргүүн нь болоод бараг 7 жил болцсон багад. Тий. Одоо тэгээд энэ хугацаанд бол олон хүмүүст худлаа гүтгүүллээ. Хараалгалаа. Эргээчин, дээрэмчин, тий? Дээрэмчин тануулчин гэдэг чи юу ч би болохоор үндэснийхээ үзлийг. Үндэсний үзэл, үндэсрэх үзэл хоёр чи хоёулаа маш тусдаа ялгаатай үзэл. Тэгвэл үндэснийхээ өв соёлыг хамгаалж, байгаль орчин газар дэлхийг хамгаалж ингэж тэмцлүүд их хийсэн, олон лиценз цуцлуулсан, хууль бус лицензүүдийг шүүгээр ураны олон лиценз цуцлуулсан гэдэг яг юм бол нэр бүхий олон баян одоо хүмүүстэй дайсан болдог. Тэгэл ер нь гимгүү яагаад ч хөөхэд шоронд хийх гэдэг. Хувийн компанийг байнгын шалгалтанд оруулаад татварын шалгалт хачин идэвхтэй орно манайх дээр. Тэгээ хуваараа амьдрах ч хэцүү болд юм байна. Тэгээд олон жил гүтгүүллээ. Одоо нэг залуучууд нь сэтгэл зүрэхтэй хүмүүс гарч ирэх байлгүй тэр өөрсдөө аваад явах гэж. Тэгээ одоо та тэргүүн байхаа болцсон юм ба шүү дээ тий. Тэргүүн байхаа болоод баг гişүүнч биш болчиход байгаа. Одоо бол тэгээ бусад хүмүүс шиг дэмжигчл бай. Одоо тэгээд тэргүүн гэж хазгнаал явдаг. Ер нь одоо тэгээд их тийм юу бол зүгээр онгоогоо арай л явж тий. Үгүй ер нь тэгээд өөрийнхөө юм хийл да би алдсан жилүүдэд нөхөөл да. Босоо Монголын тэргүүн болоо гэж би шорондгийн хүн шиг л байсан шүү дээ. Тий. Байнгын шалгуулаад хөтгүүлээл гэдэг. Дээрэмчин, муу шантаачин гэл. Тэгвэл цагаавыг хизээ юу дээрэмцэн? Тэгвэл яагаад намайг шоронд хийхгүй? Яагаад энэ цагдаа шалгахгүй байсан? Би олон хүмүүст хөтгүүлсэн. Би дээрэм шантааж хийж үзээгүй. Тэгээд ямар ч урам зориг байхгүй болсон. Одоо тэгтээ Монгол оронд энэ хятадаа угаасаа эслэгдээ дуусчих юм шүү. Одоо хуваарай л юм хий да. Одоо 50 хүрж ин да, жин төвжин амьдрий да гэж юу? Одоо тэгээд энэ бүхий спорт руу, үндэсний өв соёл руу дайрч байгаа үст. Тэгсэн чинь дандаа хятад ирлиз маягийн тэр таанасаа даалгавартай хүмүүс Монголын өв соёлыг, Монголыг монголоор нь харагдуулж байгаа энэ өв соёлыг чинь үгүй хийгээд Монгол бөхөр монголчууд барилдгаа болсон тэр цагт Монголын төр устсан байна гэж мөнгө тавар хэлсэн үү? Батрын мөнгө таврыг бас тэгж ярьж байгааг би сонссон. Сая бас Баттбаяр харцаг бас тэгж ярьж байгааг би бас нэвтрүүлгээс таны нэвтрүүлэг. Монгол үндэсний бүх барилдгаа болсон тэр цагт үнэхээр тэгэхээр л Монгол дууссан байна гэсэн үг байна шүү дээ. Тэгвэл одоо тэгээд цаашдаа юу хийх юм байгаа, яах юм байгаа тэгэр хэмжээний баталгаа ганц ондоошлол маань тий. Үндэсний 93 наадам байхгүй цагт.
одоо үзэгчдээ ч юм уу бүх сонирхогчдоо ахаад үндэсний үзэлтүүдэд хэлэхэд чадлаараа явж чадсан шүү. Би маш их юм хийсэн шүү. Та тэгээд нэг ном Би бичиж тэгээд байгаа. олон жил ингэж гүтгүүл дарамжлууллаа. Одоо би яг тань шиг одоо гэрээсээ тэмцэнэ. гэж хэлээ дөө. Ном бичиж байгаа гэдээ бас нэг комент унших шиг болсон шүү би. Та ном бичиж. Ирэх жил 50 нас хүрнэ. Тэгэхээр багаасаа одоо баг ухаан орсон цагаасаа гэл ингэх юм бол надад маш их олон түүхүүд байд юм байна. Байлгүй явах тэ. Тэгээд бүхий секцэнд анх яаж орж исэн, анхны тэмцээн ямар тэмцээн байсан гас ихсүүлээд Монголд болсон бүх тэмцээнүүдэд төрүүлсэн би. Бүх алтан медалууд надад байна. Хин хинтээ яаж барилдж исэн, гадаадын хаана ямар тэмцээнүүд очиж исэн, ямар аваргуудтай яаж барилдж исэн. Тэгээд 10 жилийнхаа сургуулийн хаан тухай тохиолж исэн юмнууд, ан гөрөнд явж байхад уул хадан тохиолж исэн юмнууд гэл тий. Тэгээд одоо найз нөхөдтэй бол бидний үуч одоо стрит файт хийдэг байлаа шүү дээ. Гудамжинд яаж задлж байсан гасаа ихлүүлээд их юм сонирхолтой юм. Маш сонирхолтой ном гарах нь. Бүхий онгоонууд гэвэл зөндөөл байна тийм ээ. Тийм. Ээжийнхаа тухай, ээжийнхаа дээд удмын тухай, аавынхаа дээд удмуудын тухай ингээл ярих юм бол миний ээж Монгол улсын гавьяа төвч, даваагүй шүүгч гэдэг хүн одоо насаараа нэг хуулийн байгууллагт ажиллалаа. Миний ээж аав ингээл Монгол улсын дээд шүүхийн дараагаар Монголын төөхөнд хамгийн олон жил 13 жил ажилласан байдаг. Тэ тэр хүний өөр хүүхдүүд нь ингээл бүгд ямар хуу явсан ингээл ээжийн талыг, аавынхаа талыг тэгэхээр ингээд юуны хатгаадын ноён тэр ноёны удам ингээ явж байгаад юу болж вэ? Тэгээ барнуу дов гэж ямар учиртай юм. Олон бар гэсэн утгатай шүү дээ. За. Тэгээд барнуу дов яаж үүсгэн байгуулагдсан бэ гэхээр барнуу давгийг хараа. Юу н одоо газрын сайн ирчүүдийн охтуудыг газрын сайн ирчүүдийн хөвгүүдийг төр аваад хооронд нь юугаар одоо гараг тохиол нөгөө мөнгө төөргөөр нь хооронд нь танилцуулж суулгаад тэндээс гарсан хүүхдүүдийг хаадын хамгаалагч хөвтүүлээр авдаг байсан байгаа шүү дээ. Барнуу давгүй тэгээ ямар дайч аваг байсан гэхлээр ингээд миний номонд орох юмнууд сэдвүүд зөндөө байгаа юм байлээ. Тэгээ би бичиж эхэлж байгаа. Тэгээ пост юун дээр фэйсбүүк дээр хаадын зоог гэдээсээ хоолнуудаас өөрөө ер нь хийж хийх юм уу? Бүгдийг хийцэн үү? Үзхийг нь үзсэн. Үзсэн л байгаа. Тийм. Үзсэн. Тэр бугын чүмэг гэдэр чих гоё болох юм байлээ. Гадаадын анч зөвшөөрлөлтөйг нуусан бугаа тийм болдсон шүү дээ. Жишээ нь. Үзсэн. Тэгээд нэг ном биччихээ гэж бодоод байна. Сонирхож байгаа болов. Тэр их сонирхолтой ном болох байх. Тэгээд ялангуяа та ч бас их дуйлантай амьдарсан. Таны ном бол бас нэлээд дуйлантай их гоё сонирхолтой. өөр монголчуудад зориулаад талыг нь монгол бичгээр гаргах чинь гэж бодож байгаа шүү дээ. Тий. Өөр монголч намайг бас их сайн хүндэлж бас. Өөр монголоор ярьж тийм байлээ. Дээр нэг онгоо яриад тахсан. Аж онгооны маструудаа манай нэвтрүүлэх жоохон онгоо даас жоох ярина л. Өөр монголчууд бас тэгнэ. Надад хайртай би ч өөрөө очиж бүхийнх нь нэвтрүүлэгт бүхийнх бэлтгэлийг яадаг байсан. Багшилдаг дасгалжуулах шийдэг байсан. Би намрын тавгунд дуртай зарт. Орцсон биш үү? Харин малгайтай болцсон байлээ сүүлийн үед. Баярбаатар аврах юм тийм бүхэн малгай. Босны өмсөг бах уу? Одоо юу? Тэгвэл яг үгүй тэгээд зөв сайхан юм авъя л гэж бодсон байлгүй дээ. Яг гоо тэгж тайлж болох юм. Гэхдээ тэр Баярбаатар аврах чи одоо тэгээд яг тайлж болох юм. Гэхдээ их эвгүй харагджилээ шүү дээ бас. Яг Монгол Гар Монголоос нэг юм авчраад нааж байгаа металловчиг Гар Монголынхаа одоо энэ бүхэн түүхэндээ гаргасан том авраг арслангуудын амжилтын одоо өөрийнхөө амжилтаар солих нийтэйгэл тэр чи одоо тэндээ хэрж ингээд одоо залаа тэмдгэн дээр баахан шар юм наагаад нэгэн бодлын Гар Монголоос сайхан юм аваад явж байгаа боловч энд тусгаар тогтносныг улс байгаад тэр хүн төрийн наадамдаа баахан
төрөө үзүр шүүг ингээд том амжилтуудын ингээд нэг талаар бас их муухай санагдсан надад. Тэр амжилт нь тэгж болохгүй л дээ. Тэ? Тэр чинь Залуу тэмдгэн дээрээ бага шарын. жилдээ 4 барилдаан болчдөг гэлөө. Тэ? Тэгэхээр чин төрүүлсэн болгоно нэмээд байвал бүр бат эрдэнэ аваргаас илүү юм болоод. Тэгэхээр монголчуудад нэг юм хувааж байгаа юм бас их анзаарэгдээд байгаа байхгүй. Одоо ингээд би хавар Японд явж байгаад Сумын ордон орж үзсэн. За. Тэгэхэд нэг башаа үзээд хаврын башаа үзээд ороход ингээд яг тэр үзэгчдийнх нь 50% нь бараг 50-аас илүү юм шүү. Яг ингээ хүйсийн тэнцвэрт байдлаар ингэж тэр үндэсний соёлоо тэр сумаага үзэж байгаа байхгүй. Тэгэхэд манай хойшруу барилж исэн. Тэгэхэд 10 настай охин тэнд хойшруу гэд орилж байгаа. Би японочдыг одоо зүгээр ингээ энгийн байж захта нэг лүгөө харж инээж хүнлүү ихцэлж харж маазарж ийм байгааг би нэг ч хараагүй тэнд олон удаа очисон. Тэгэхэд тэр үндэсний соёлоо үзэж захта яг тэр сумаагаа үзэж захта маш их цэнгэж байгаа байхгүй. Тэрэн дотор үзэж захта хүмүүс нь шар хайрг авууж гин, тэр асаахыг авууж гин, ордон руу ороход ингээд савлаад ингээд өгж гин. Тэр ордон руу ороод хоол идэхэд биш ингээд ороход биднэрт ингээд тортой юм бариулаад оруулж гин. Тэрэн дотор ингээд нэг шоколад байлаа гэхэд сумоогийнхны ингээд зурагтай шоколад байх жишээний. Тэгээ ороод ирэхэд 10 настай охин хошироо гэ тэнд орилж яхад бид нар бүр ингээд цөс хөрж байгаа шүү дээ. Тэгээ ингээ хажууд суусан үзэгчд бүгд ингээд ямар гоё вэ? Та нар Монгол уу гэд асуугаад тэгээ бид нараар бас бахархаж гин, Монгол аваргуудаар бахархаж гин. Тэгээд хамгийн гол гайхалтай юм нь үзэгчдийн 50% нь эмэгтэй. Тэрэн дотор таяг тулсан эмэгтэй байна. Таяг тулсан хүн байна. Одоо манайхнаас таяг тулсан эмийг бүхэн өргөнд орж ирээ бүхэн үзье гэвэл одоо баг үзэх нь ховор. За тэрэн дотор насны хүүсний ялгаа гэж байхгүй байна. Ингээ ташраараа сайхан тэр үндэсний үс соёлоо эрхэмлж जैन. Тэгэхэд манайхд бол арга заримдаа бүх үздэг эмэгтэйчүүдээс өмчлөлтөг хүмүүсээс байгаа. Тэгэхэд хөгжиж буй орн те хөгжилтэй орн тэр маш том дархлаа тогтсон Японыг бол одоо сумаага төсөөлөх аргагүй те. Тэгэхэд тэр хэдэн жилийн түүхтэй тэр спортоо маш гоё дэмжиж үздэг. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдтэн зориулаад тусдаа ингээ сектор гаргацсан. Ингээд тэрэгтэй тэрэгэнцэртэй хүмүүс нь ирээд үздэг. Тийм сайхан байх юм бэлээ. Одоо гоё. Наадах чинь сонирхчил байна. Би бас орж үзчихэл байсан. Сонирхол байдаг юм байлээ. Тэр шоколад энэ тэр бөхчүүдийн зурагтай гэж сонсоогүй. Миний намайг очих бол юм байгаа. Би тийм суудалд нь суудсан юм уу? Ингээд тортой юм өгөхөд идэх юм уу? Идэх уух юм уу? Та нөгж байгаа байхгүй. Би тэгээд үндэсний бүхий холбооны тэргүүн Монгол зөвд яа л да. Саналыг уламжлалээ. Тал хувийн эмэгтэй болгож өгөх юм байна. Үзэгчдийнх нь. За тэгээд бөхчүүдийн зурагнуудтай шоколадууд өгөөд тэр охтууд амтлах бөхөө тэр шоколадыг амтлах юм байна тийм ээ. За би нэг удамжилж тийм да удамжилж өгөөрөө. Яг энэ утгыг болохоор би за би бодох нэг амтлаад гэвэл тийм ээ. Хангааг амтлнаа гэл тийм ээ. За ойлголоо. Шоколад ихэд тэргүүндээ удамжилъя. Хүний яриа маадруулаа ичгээ. Яг нөө өв соёлоо хүмүүс тэгж хүндэтгэж байна. Тусгаар улс гэдэг бол ингэдэг юм байна. Ойлгосон л та. Бөхчүүдээр яадаг юм бэ гэд яриад байгаа хүмүүсээс байгаа шүү дээ. Тий. Миний чинь цаал Монгол ондоошил Монголын тусгаар тогтнол байж байгаамаа. Битгий ингээд 93 наадмаа өгөөсгээд ад үзээд байгаа ч л гэдэг уриалгыг хэлэх санаатай нүгэлбийг хэлчихгүй юу. За. За ойлголоо. Гэхдээ бөхчүүдийн шоколад гэхээр зүгээр сумогийнхных нь юм дүрстэй шоколад л өгдөг юм лээ. За. Тийм гой санагдчихсэн. Тэгээд энийгээр юу хэлэх гээд байгаа юм бэ гэхээр зүгээр үндэснийхээ өв соёлыг хүмүүс тэгж эрхэмл нандиндаг юм байна. За. гэж л юм хэлээд байгаа. Тийм. Ойлгосон. Ойлгосон. Та одоо хэр уйхан хүн бэ? Ер нь уйлдаг уу? Уйлвал юунд дэмзэглэж уйлдаг юм? Одоо тэгээд улмал уйлах болох гэдэг юм шүү дээ. Юунд уйлах вэ? Насных ч юм уу. Гэхдээ кино үзэж чадахгүй л болсон шүү дээ. Уянгийн дараа мүзэл уйлах уу? Баянаа авраг нэг ямар кино байна гэдээ асуусан чинь
энэ залуучууд хүүхдүүдэд үнэхээр сургамжтай сайхан кино болж би удаа тэгээд уйлаад юу ч үтсэнгүй энэ дижин баа үтсэн дижин багаас асуу гэсэн ойлгоо байдаг шиг би удаас уйлаад юм үзэж чадахгүй. Яг хаа тэгээд янз бүрээ ер нь ойлгохаал болчихдгийм юм байна. Залуудаа ч гэсэн тийм л байсан л доо. Араа гайгүй байсан. Одоо бол жоохон тийм болцсон мөлий. Сүүлээд идэг болчих. Зодуулаад бол уйлдаггүй хөхт байсан. Ааха. Тий. Маань яаж зодчихсон уйлдаггүй байсан хөхт. Та зодуулаад уйлах юм ч боломжгүй л дээ. Танай тэр барилдааны онцлог бол нэлээд дайчин шүү дээ. Зэч хүлээдэггүй дайчин барилдаантай гөх байлаа. Та бол одоо ер нь бас нэлээд галтгоотой ойр хүн шиг санагдсан надад. Хоол сайхан идэг, амт үн дайлдаг, цайлдаг. Бас өглөгийн гараа нэлээд сунгадаг болтой сураг сонсох юм билээ. Бөхчүүдийг болохоор дандаа л хүнээс юм авж идэг, хүнд юм өгдөггүй гэж зарим хүмүүс тэгж идэг. Ер нь нэлээд өглөгч хүн баха. Ер нь өглөгийн гараа нэр сунгадаг баха юм уу? Миний таа сонсогддоггүй юм уу? Сонсогдгүй. Хоол яг уу хоббигоор сайхан хоол идчихэд олуулаа сууж идэх дуртай. Сайхан хоол хийх дуртай. Өөрөө зохиож янз бүрийн хоолнууд хийн. Тэг хүн одоо хоолсон хүн сайн явдаг л гэж хэлдэг шүү дээ. Тэгээд ер нь заавал цаа явах гээд байгаа биш. Ер нь хоббигоо дагж л хоол хийдэг. За тэгээд бөхчүүдийг бас жоохон гар чангатай хүнээс ингээд авч мэддэг. Буцаад ингээ хүний гарыг дээш нь харуулж мэддэг үдэргээл ярддаг. Би бол бас тийм биш байгаасаа гэж бусад бөхчүүдийг урайлаад бас өхөөсөө авах нь ерөөлтэй гэж урайлга гаргаж. Авахаас Тэгээ өвсгөлдөө төрсөн өдрөө тэмдэглээл одоо нэг хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд туслаад манай аймгийн хэмжээнд 1900 гаруй хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд байсан одоо тэр үед 11 12 13 онд тэгэл бэлэг өгнө хүүхдүүдтэй хамт аав ээжтэй хамт хоол идэнэ гэл хүнд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн гэрээр явж одоо бэлгийн өгөөл ингээл явдаг л байсан бөхчүүдийнхээ одоо нэрийг л одоо өднө өргөжл яваад миний царай л да. Тэгээд энэ Мөнхбаатар одоо хууль зүйн сайд Мөнхбаатар юу улсын их хурлын гишүүн баг та. Өргөө цагаан гэр гэдэг хөтөлбөр явуулаад жил болгон 20 айлд иж бүрэн гэр одоо өргөө гэр нэн тэрүүн шаардлагатай байгаа айлуудад 20 гэр өгдөг. Тэр 20 гэрийн 5-ыг нь бий өгдөг байлаа. 3 жил дараалаад өргөө цагаан гэр өгсөн. Энэгээр яаж ин бусад бөхчүүдэд уриалж ин ер нь өгье гэвэл болдгийн штэ. Өгье гэвэл одоо 3 байхад нэгийг өгчөд нөгөө хоёр ч нэргээд 3 болчихноо. Тийм боломж хүнд боломж бол байдаг. Гол нь өгөөдөхөөч л гэж би бөхчүүдэд уриалдаг л дээ. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд ингээд бэлэг боож өгөөл те нөгөө памперс хувц хунар ингээд тараагаа дэлхийн зүүн байгууллагатай хамтарч ажиллаж байсан. Тэгэхэд яг жинхнээсээ баярлдаг хүмүүс бол тэр хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд юм байл шүү дээ. Баярлалаа гэж хэлж чадахгүй мөртлөө өөдөөс хараад ам нь хөдлөл нүднээс нулимс нь гоож байдаг. Тийм байдаг юм байл бас. Тийм баярын нулимс юмнуудыг хараад явхад бол бас сайхан шүү. Тэгээ улсын наадмын 3-5-нд би нэг дуу бат хоёрыг амлаж аваад сайхан барилдана гэж бодоод би халаалт хийгээ сунгалтаа хийгээл байжсэн. Хажууд нэг бүсгүүд явах зэлэх юм аа. Би анзаарсан тэгсэн чинь нэг нөхөр хажуугаар нь явахдаа хүүшээ яасан бэ? Дуугийн авцсан гэл асуусан чинь яана галзуугаыг авцсан гэд. Шамарсаа би ингээ харсан чинь нөгөө хүүхэд амаа дараа зүхтаас эхнэр нь байсан юм байлээ. Миний хажууд нөгөө тэгээс санддаг юм аашин тэгээд. Тэгжсэн. Танай эхнэр хэр бөхөцгөө? Тэгээ миний эхнэр чи анх надад танилцахдаа бол бүхэн тухай ямар ч аач байхгүй гэдэг шиг ямар ч ойлголтгүй байсан. Тэгээд юунд 99 онд Стамбулд чөлөөд өхөө Анкарад болсон. Анкара дэлхийн аврагт очиж барилдаад. Тэгээд барилдаж байгаа тэр одоо оюутан охтуудаас нэгийг сонгож найз охиноо болгосон. Тэр тэндээс үерхэж эхэлсэн.
Барилдаад Тэгсэн барилдаж чинь яваад. манай хүн ерөөсөө одоо хүмүүс ч намайг таньдаг болцоо бас аймгийн Арслан. Тэгээд ер нь гудамжинд их айгүй танаатай болчихсон. Хүмүүс Гаавыг явж гин, Гаавыг Арслан би ч аймгийн Арслан юм чин Гаавыг Арслан явж гин гэж айгүй урамтай байсан. Тэгээд бүгчүүд улс төрчид бизнесмэнүүд хүмүүс компани захирлууд намайг гэртээ уринаа. Тэгээд манад хүрээд ирээч нэг ярих яриа байна. Манад ирж хоол идээч гэл. Тэгээд хоол идэн тэгээд зугаар аав ээжийг нь сайн мэднэ, сайн хүмүүс, сайхан хүмүүс байдаг гэл ярина. Тэгээд хоол идэл ингээ байжснаа л өнөөдөр хагч хоёр нэг кино үзэх гээд нэг жүжиг үзэхгээ билет авцсан байсан. Тэгсэн чи битээр амжихааргүй болчлоо. Миний хоёр хүү үзчих гээл. Нэг охиныгоо бүлтийтэл гоёжгсан л байж идэг л байсан. Тэгээд тийш. Өөрөө дурлаагүй юм хэцүү те. Тийм тэгсэн чинь тэгээд ямар ч бүх сонирхтгүй тийм охинд би өөрөө дурлалт юм байлээ. Тэг. Тэгээд би ч яг Монголдо барилдал эхнэр оюутан найз охин маань оюутан Турктэй сураал. Тэгэл явдаг ба сүүлдээ манай хүн чинь бүх сайн үздэг болоод бүх мэддэг болоод сүүлдээ бол тэр зургатаар ингээд даагуур нэг бүхс ингээд яваад өнгөрөхөр шуудагтай бүхс яваад өнгөрөхөр тэрний бүхсгийг таньдаг бол айгүй сайн мэддэг болд юм лээ. Тэ. Намайг улсын начин болоод 6 давж Монгол улсын начин болчиход гэртээ ирэхэд манай багш, манай найзууд манад ирээл тэгээд багш хоол хийгээд идээ засаад тэгээд найрлаад шүнж өгөө. Эхнэр дэгсэн чинь өөрхөн бандгар гэжтэй. Тэгээд 12 сар төрсөн шүү дээ. Тэгэхээр 7 сард чи хэдийн сартаа явахад гэсэн. Намайг дуудаад хараа. Энэ хүмүүс яагаад манай гэрт ирж ярих уу гэдэг. Чи хэд авцیں гэж асуудаг байсан. Ямар их юм бэ? Тэгсэн чинь сүүлдээ бүхийг их сайн мэддэг болоод сайн барилдаараа гэж наадмын өглөө эртлэн босож цайгаа дээжилж өргөөд тэгэл нөгөө барилдахдаа би гурилтай талсан гурилтай шүд иддэг. Тэрийгэ хийгээд хоёр янзаар шидэр хийгээд тэгэж бас эмэгтэй хүн бүхийг мэддэг болд юм бил. Тэгэн штэ. Та нар бас их сайн мэднэс. Тэгэхгүй одоо 20 хэдэн жил үзлээ штэ. Тэгээ одоо мэдэх одоо булчин нэг бүхэн булчин харуулчвал таних штэ. Дараас нэг чихийг харуулчвал таних. Нагарыг харуулчвал таних жишээний болцсон л байгаа илгүй дээ. Ер нь тэгээд бас яг дээл хувц мөвцөө бас сайхан өмсхийг хичээн л дээ. Тэгээд нэг наадмаар болохоор зэрэг загвар бодноо, ямар загвар зурнаа одоо иймэрхүү хэмжээтэй ийм дээл, ийм захтай ийм дээл, ийм өнгөтэй, ийм материалаар ийм ийм дээл пис юугаар нь хийлэх үү гэж хагаад дээл хийн. Тэгэхээр дараа нөгөө наадмын дараа сонин дээр гавыг ер нь тэр жилийн бөхчүүдийн дээлийн өнгийг тодорхойлдог жилийн. Тэгээд бүр. Тийм байсан бахна шүү дээ, тий. Эхнэр бас тэр дээлний загвар магуурт оролцдог. Тэгээд сүүлдээ би ч өөрөө бас нэг жоохон тийм төрүүлж чадахгүйгаа мэдхээр нэгэнт би одоо энэ жил улсын наадам төрүүлж чадахгүй. Ер нь тэл гэмт хэмтэлтэй жил бас хүн амтнд дэмжиж явуулчих шүү дээ. Миний өмнөөс харамснаа. Чи бүтэн жил бэлтгэл хийжээд яадгийн чи ганц өдөр өвдөд барилдаад чи гайгүй үзчихгүй яасан гэд. Тэгэж дэмждэг болдё. Тэр өөрийгөө мэдэрч бууж өгч гэдэг ч юм уу тэрнээс гадна бас одоо нэг тийм уламжлаад ахсан бас нэг юм өгдөг те. Найз нөхдөдөө юм уу? Намайг давсан бөхчүүдийн ихэнх нь улсын наадамд намайг давсан бөхчүүдийн ихэнх нь том цолууд авсан байдаг. За улсын наадамд авсан мэдээж хоёр дархаа авраган сүхад авраг өсгөр хоёр авраг тийм ээ. Тэгээ намайг улсын наадамд авсан гэхэд улсын наадамд намайг давж исэн баасан дөрж заан болж ийн Дөвшин баяр заан болж ийн Пүрэв давг Арслан болоод өөр намайг давсан Бацаяа харцаг болоод ер нь арчаа гард мартаа чинь таа чинь бас. Арчаа гард таарж байгаагүй.
Магалжин маань. За бол би магалыг давсан. Хөрвжөө намайг давж ирсэн. Зарцаг болсон тий. Гэт. Тэгээ намайг юу гар сайтай гээд бас ярдээ шүү. Цогц жаргал харин намайг даваад начин болсон байна. За та их гар сайтай хүн юм бодод миний одоо энэ нэвтрүүлгийн хамгийн анхны зочин болж оролцож байгаа юм чинь та цаашаа гар нилээ явах нь шүү дээ. Шо харин тийм байх олон сайхан бөхсүүд оролцох бах тийм ээ. Тий, зарим бөхчүүдийг их нэртэй нөрөө гэж бодож байгаа одоо санаа бол их байгаа. Тэгээд олон жил үзлээ цэнгэлээ. Буцаад бүхийнхээ ертөнцид юм үлдэх зорилготой л хийж эхэлж байна. Сайхан явах баха. Тэгээд улсын наадамд намайг найраа хийчлээ гэж их харддаг байсан. Би багаасаа өлөн байгаагүй. Юугаарт миний аав ээж намайг юугаарт дутааж өсгөөгүй. Би бүхийнхэн дэвжээг мөнгө төгрөгөөр заръя гэж боддоггүй. Тэгээд Бацаа одоо 3-5 дам авах гэж тааралдаал. Яасаахан чамаа яасан хин авсан гэхлээр хин ч аваагүй. Би одоо тэгэл тэд нартаа тунах чинь. Тэгвэл ах нь авч. Ах нь одоо дээшээ барилдгааргүй бачтай миний хөл гараа өвдөж чинь. Миний гимт сэдэрсэн байна. Тэгэл Бацаа яг авчгаар. Мэдээж найраа хийсэн л бол нүгүү. Бацаа ч өөрөө хөөхөө ааштай. Хөрх инээгээл манай өөрөө дарж ирж байгаа байж байгаа. Тунхаар байсан шүү тий. Төвшин баярыг бол би хэлсэн. За ах нь Олимпиа аварга мэлаач. Би чөлөө төхөөр олон барилдсан. Би дэлхийн Олимпиа аварга болно гэж барилдсан. Би чадаагүй. Дүүгийнхаа цалын медалийг медалааш. Гэл авч л байсан. Гэх жишээний дандаа сайхан юмтай холбоод ингээд барилдах юмсан л гэж боддог байсан. За амраах үдчихвэл амраахаа тэгээд уучлаарай би бол багш магшийнхаа хүмүүсийн ярьсан юмыг л дөөрэж ярьсан шүү дээ. Амраах гэсэн чинь амраахыг хүмүүс шоосон байна. Гавыг ингээд өнгөө ярьсан байна. Ингээд инээлдээ шоосон. Тэгсэн чинь амраах энэ тэр нөгөө гавыг биш дээ. Тэр гавыг моя авраг бол тэр гавыг танихгүй шүү дээ. Танилгүй яах вэ тэр чи хамт явж идэг байсан тий хамт хоол идээ сууж идэг байсан гомцсноо тэгэж илэрхийлчихсэн гавыг бол танихгүй шүү дээ моя авраг гэсэн шүү дээ хакуха аврагоо залгаад хэлсэн гэсэн аа миний шилбэл их нарийнхан байна гэд за ой таа бүдүүн шилвтэй үхэр хурдан байна уу? Нарийнхан шилвтэй адуу хурдан байна уу гэдэг. Тэгээ яг наадах чи ахах өөрөө ярьсан. Ярьсан тэгсэн гэд ярьсан. Тэ. Миний шилб их нарийнхан л да миний шилб их нарийнхан байна гэд аавдаа хандсан. Тэгээд тэгэхэд яг ахах өөрөө наадахсан тэгэж ярьсан. Бадамбачир начин гэнэ. Бадамбачир начин мэдээж одоо олон жил яасан хамт барилцсан хоёр. Тэгээ хоёулаа төмөр замын бөхчөөч байсан. Тэгсэн Бадамбачир моя аврагч нэгийн даваан дундаж ийл байхгүй. Бадамбачир хоёр давчихсан. Тэгээд гэрт нь хөрөөд ирсэн. Гинэ. Моя аврагын гэрт моя аврагын эрдэг хүмүүс нь ирээл наадмаар тэгээд дандаа идэ ууцтай айрагтай байдаг, найрладаг. Тэгээд моя аврагынд найрлал гэдэг. Бадамбачир хоёр давчихсан тэгээд ирээ суучсан ингээл аавгахыг гордоод хараад идэг. За одоо 3-5 төвшин санаагаар ахуулъя, 4 дээр амраагаар ахуулъя, 5 дээр ганц занаар ахуулъя гэж хэлэх болов гэл тэ. Эсвэл ах одоо юу гэж бодож байгаа юм бол тэгээд бодоод ахыг л гордсон штэ хүн чинь нөмөр нөөлгөл юу ч хэлэхгүй л байж ирсэн. Тэгжээс нь ой тамира цагид болж чинь. Одоо 12 цаг өнгөрч байна ургаа гэд. Тэгсэн чил Бадамбачир руу харсан. Үш. Бас таавнууд харж амар. Нөгөөдгөө зочоод тэгээд урамгүйхэн босоод гараа явцсан чил нөгөөд үлдсэн хүмүүс хэлсэн гэсэн. Аварга яаж байгаа юм бэ та энэ Бадамбачир танд одоо гомдоо явчих шиг бол гомдчих шиг боллоо. Одоо маргааш чи 3-5 барилдах гэж байгаа хүн шүү дээ. Харин тий яач вэ? Наад үзэж аав нь бидний мөхсийг дандаа
Цаддаг юм. Яа бо бэрэгчтэй их хайртай нөөж дээ. Аав нь уул нь өөрийнх нь ах нь удаад байгаа шүү дээ. Тэгчихсэн гэж байна шүү дээ. Бадан Бочир гэсэн чинь Шарын Мөнгөнбаатартай тэр хоёр барилдаал бүр нэлээд сөрхий барилдаал үзэл тэгсээр байгаа Бадан Бочир давчлаа. За. Оо чи сайн аймгийн арслан давчлаа. Аймгийн хур зарслан сайн арслан давчлаа гэсэн. Нөө чи манцгаар ирж байна. Бас моё авраггаа ярьдэн шүү дээ. Давцсан юм чи яа тий. Мөнгөнбаатар байт та чи. За яаж ийгсэн. Шаардлага өндөртэй үз таа шүү дээ. Яагаад шаардлага өндөртэй яадгийг гэсэн. Наад илүү өсөө сулуул гэ. Сулуулах. Шуудга чангалуулах. Шаардлага өндөртэй байж. Өөрөө давцсан юм чи нэ. Тэр жил Батэрдэн авраг 5-5-нд унчлаа. Тэг чи дархаа аврах хүндээ анх удаа 5-5-нд унсан юм шиг байгаа зайл. Тэгээ тэрэндээ айгүй шаналхгүй юу? Тэгэл тэгсэн чи нөгөө хавдын лав гүсүр начинд. За. Лав гүсүр начин чи Батэрдэн аврагаар тэгээд өсгөл дээр начин болж байгаа. Тэгсэн чи над дээр хүрээд ирсэн Батэрдэн. Ойга нашида. Оо яасан баг яхаа. Ингээ хүн хөгшөрхөөр жоохон дэм юм байна тийм ээ. Энэ залуучууд бас дээрлэхэд идэв юм тийм ээ. Арай шанга хаяад байна тийм үү? Оо мэдхгүй яас яхаа гэсэн. Энэ хавдилаа өсөрөө сая дээр унаад 50 хугал аялаа шүү дээ. Чи нэг уулзгаа аа? Надаар ингэл гэдэг. За би уулзъя гээд. Тэгээд лавга дээр очлаа. Лавга балаж яах гээд байгаа. Бид хоёр барилдааныг хараагүй яасан. Багийн аврагын шиг гэмтээсэн юм уу гэсэн чи. Үгүй юу би зүгээр барилж байгаа л дээр нь унтсан шүү дээ. Хөлөө бие татчихдаггүй дээр нь унтсан шүү дээ. Би яагаад ч шүү дээ. За чамаг би өстой лавгсруу бүр амар баларчиж. Одоо өстой аврагах дээр очиж уучлал гоох уу. Би бие татчун чадаагүй гэд хэлэх үү гэд. Тэгж шүү дээ. Би багаар удаа эргээд ирж байгаа юм шиг. Яас. Оо нөгөө муу лавгаач өстой амтан болцсон байна шүү дээ. Аа. Баларж ш цаачаас. Би Батэрдэн авруудаар очиж уучлал гоох уу. Би бие татаж чадаагүй ингэсэн шүү дээ. Одоо яанаа гэж тэгж ингэсэн. А? Тэгж нэ тэ? За тэгвэл яах вэ? Тэгээ яа гэсэн шүү дээ. Солон авраад. Баалсаа. Тэгээд нөгөө Монголын үндэсний бүхий холбооны явуулж байгаа үйл ажиллагаа энэ дөрөв одоо нийцэхгүй байна. Тэгэхээр одоо удирдлагаа солио гэдэг бөхчүүд нэг тэмцэл өрнүүлээд тэгээд Гамбулзаан, Хөрлөбаатар заан тэргүүтээ Баянаа авраг дээр ороод. Тэгээд 1 сарын 13-нд үндсэн хуулийн барилдаанд бөхчүүдийг барилдуулахгүйгээ бойкот хийгээд. Тэгэхгүй. Тэгсэн чинь би болохоор Тагнуулын ерөнхий газрын дээд сургуулийн хуулийн анги төгсөх курсын оюутан байдаг. Тэгээ багш нар намайг сайн барилдаа дараа нь загцсан байж байдаг. Тэгээ бүхэн өргөнийг гадаа очлоо. Очсон чил урдаас намайг сугдаал аваад явж байна. Мэдүү барилдахгүй. Гамбулзаа. Чи ерөөсө барилдахгүй. Энэ бол одоо бөхчүүдийн төлөө хийж байгаа бидний ажил. Чи энэ удаа барилдахгүй өнччих гээд. Би одоо хуулийн ангийн төгсөх курсын оюут би одоо барилдахгүй болохгүй хаа. За босд нь хэлчихээ. Тэгээ бүхэн тоо гүйцэх бол болин л үзгээд. Би тэгээ явж ороод барилдчихгүй. Маргааш нь тэгсэн чи спортын төв ордны гадаа ирсэн чи Хөрлөбаатар за багш маань. Хойгоонаш ийш суугараа гээд машиндаа суулгаж яваад явлаа гэсэн урагшаага тойрч яваад нэг байшингийн 2 дахь урц гарсан юм уу? Нэг ангид орсон чи нөгөө эсэргүүцэл тэмцэл өрнүүлж байгаа бүх хөвгчүүд тэнд сууж байна. Тэгээ би тэгээд нэг газар суусан чи Баянаа аврагтай зэрэгэлдээ юм ширээнд суучих. Тэгсэн чинь цаатлаас ингээд гэрэл тусгаар харсан чинь камер хурж ирэл тэр үе чинь камер нь тэнгуүтэй микрофонтой ингээд Баян аврагаас ярилцлага аваад. Тэгээ тэр нь орой мэдээгээр гарсан шүү дээ. Яг ингээд цаана би сууж байгаа юм шиг. За тэгээ одоо
энэ одоо Монгол үндэсний бүхий холбоо бол үнэхээр юм болохгүй болчихсон юм байна гэдгийг одоо бүхчүүд би ирээ мэдэрсэн бүхчүүд одоо ирээд тэгээ одоо ингээд өөрчлөлт шинжилгээний төлөө ингээд явж байгаа. Баянаа руу ярьж. Удаа тэгээд өчигдөрхий ингээд барилдаад гүйж авсан гүйхэд одоо энэ ган хүйгээд өнөөдөр одоо бидний зүв тайм хийж байна одоо ингээд илжчихсэн сууж байна. Тэгжээсэй. За урилгыг мөн хүлээж авч анхны нэвтрүүлэгт морлон ирж саатсан. Сайхан яриа хөөрүүлсэн. Харцагтаа маш их баярлалаа. Тэгээ одоо миний хоёр хүү санаачилсан юм аа. Танд нэг жоохон өчүүхэн гарын бэлэг өгөх гээд. Сайхан Монгол дийл орлуулсан байгаа. Гарын бэлэг өгнө. За энэ гарын бэлэг маань уран ойл гээд одоо чанараар тэргүүлдэг газрынхан хийж өгсөн. Морьтон төмний дээжирсэн нандин соёл Монголынх гэж дэлхийд данслагдсан чамин гоёл мордын тоостой түүхийн нухчаанд гээгдээгүй эрхэм соёл Монгол төсгөн ухаанаас ургаж сэтгэлээ зажилсан тансаг гоёлоо амилсан. Өмссөн эзэн өөдрөх ямартай байх хэмээн өрөөлийн өчөг шингээв өнгөт таршлангийн чимэг нь болж явах хэмээн шившин орлоо. Үнэн мөнхөд Монгол суу бадрах хэмээн сүслэн бүтээв. Үлжийн утаг оршиг хурай гэнэ. Ингээд уран гоёл орлонгийнхаа маань танд ингээд сайхан дээлийг уралж өгсөн байгаа. Танд маш их баярлалаа. За. Хацаа би малгайгаа өмсөж байгаа доо. Сайхан зохих баха. Смэрэн дээл уралж өгсөн уран гоёл. Орлонгийнхандаа маш их уран гоёл компани хамт олондоо хийцээрээ гайхуулж шанараараа илүүрхэж яваарай. Амжилт хүсье гэдэг. За тэгээд уран гоёлын танд бас нэг сайхан ингээд торгон өмд. За. Өвдгөн дээрээ юутай юм бэлээ. Арслан. Арслан өвдгөл гэж авраг болоорой гэж өрөөд гингсэн. Та одоо тэгээд одоо нөгөө юунд нэг авраг болмоор байна гэдээ яриад байгаа штэ. Тэр ерөөл Батөршгэ гэдэг. За ерөөл Батөршгэ. Билэг гартуулж байна. Тэгээд танд маш их баярлалаа. Маш их талархлаа. За. За тэгээ бүх сонирхогч эмэгтэйчүүдийн төлөөлөл болж Телеграм маань сайхан нэвтрүүлэг эхлүүлсэнд маш их баярлалаа. Үндснийхөө өв соёлоо өвлүүлж хөгжүүлэх энэ их ажилда маш их амжилт гаргаараа олон сайхан бүгчүүдийг өөрж бас амны бэлэгтэй аштын зөвтэй сайхан яриаг нь яриулж байгаараа гэж ярив да. Баярлалаа. Баярлалаа. Танд маш их баярлалаа. За. За.